За сайн байцгаана уу манайхаа их монголчууд минь бүгдэнд нь орой мэндийг хүргье. За тэгээд бид гурвынх нь ээлжид подкастын манд дугаар ингээд ийхүү эхлэж байна. Тэгээ ямар ч тач энэ 7 хоног өнгөрсөн 7 хоног бол ер нь бас дэлхийд дахинд бас гот сонирхолтой зүйлсүүдээр дүүрэн байна. А энэний онцлог одоо нэг зүйлс нь алдар Давосын чуулга уулзалт те Швейцарын одоо энэ тансаг хотод болдог энэ чуулга уулзалт байна. Одоо дэлхийн эдийн засгийн форум гэж нэрлэдэг те. Тэгээд тийм. Тэгээ энд нэг сонирхолтой мэдээгээр одоо ер нь эхлүүлье да. Одоо энэ одоо хамгийн сонирхол татсан мэдээ байна. За энэ Давосын Escorts гэдэг тийм ээ. Escorts гэдэг одоо энэ бие үнэтэй янхнаас ямар хэрэг ярьж байна. Одоо бие үнэлдэг газрууд байна тийм ээ. За энэ бие үнэлдэг газруудын одоо ачаал дийлдэхээ байжээ. Одоо нөгөө гоё жид хөлгөлж үнэтэй онгоцоор очдог, үнэтэй буудалд байрладаг одоо дэлхийн элитүүд одоо татвар төлөгчдийн мөнгөөр зугаалж явж байгаа дарга нар маань одоо сексийн тусгай үйлчлэгээ одоо захиалж одоо бас татвар төлөгчдөд бас дарамт учруулахаас гадна бас энэ бие үнэлэгчдэд бас их юу болсон гинэ. Одоо эдгээр бас их тэднийг өрөвдөх юм болсон гинэ. Дэлхийн нийтийн төлөв санаа тавьдаг, мэвдэг, их зовдөг юм байна. Их стресстэй хүмүүс байдаг юм байна гэсэн мэт. Тэгээ энэ мэдээгээр ямар ч зүйлээ өнөөдрийнхөө юу гихлүүлээ яриаг төхөө. За би та. За тэгээд ер нь бол юу яд юм шиг лээ. Одоо жил болгон Давос 1 сард болдог штэ. Давос гэдэг чи одоо Швейцарт байдаг те. Альпийн нурууны үүрт гэдэг тийм резорт. Тийм тосгон гэх юм уу те. Одоо айгуу хансаг тийм гой газар байд юм шиг байгаа. Би одоо ямар очсон биш мэдэхгүй шүү дээ. Тэгээд тэнд бол Давосынх нь одоо гэдэг дэлхийн эдийн засгийн форум гэдэг дэлхийн том бизнесүүд, улс төрийн те. За ер нь бол глобал элитүүд гэж ярьдаг шүү дээ. Эдгээр бол хуран чуулдаг. Сая бол 1-р сарын 19-наас 23-ны хооронд бол болоод өнгөрсөн. Тэгээ яг хуу жил болгоно нэг скандал тэгдтээ. Тэрнийг бол Давосын чуулга уулзалт болонгот тэр хавийн янхнуудын ачаал нэмэгддэг бай тээ. Тэгэл яг энийг Давос нь өөрөө үгүйсгдэг юм байл л дээ. Үгүйсгэн ийм юм байхгүй, ийм мэдээллийг бол бид нар zero tolerance буюу хүрцэн дэвчихгүй энэ бол ерөөсөө огт оргуу үндэсгүй мэдээлэл энэ төр гэд ярьдаг. Тэгээ яг хуу сая New York Post за тэгээ тэр Hindustan Times Vion энэ төр гэд мэдээллийн одоо медиа байгууллагууд бол ерөнхийдөө Давосын иргэн тойронд орж байгаа тэр скандал, бие үнэлэгчийн скандалыг дахиад сурвалжилсан байлээ. Тэгээ ер нь бол ийм байна. Одоо энд нэг ийм TikTok нэртэй төлбөртэй одоо апын гүйцэтгэх захирал, PR захирал Андреас Бергер гэдэг хүний нэг ярилцлага нийтлэгдсэн л байгаа байхгүй юу. Тэгээ WEF-ийн 7 хоног бол оргил үе гэж байгаа. Зүгээр ерөөсөө эрэлт нь бие үнэлэгчдийн эрэлт 4,000% хүртэл өсдөг гинэ. Тэр үед. Тэгэд энэ 2026 онд гэхэд одоо жишээлбэл Давосын форумын эхний нээлтийн өдөр гэхэд одоо нэг өдөрт 79 захиалга ирсэн гэж байгаа байхгүй юу? Одоо биеийн үнэлэгчийн захиалга те. Тэгэд нэг сонирхолтой юм эдгээр эмгтээчүүд одоо биеийн үнэлэгчд нь болохоор айгүй өндөр боловсралтай хүмүүс байдаг. Олон хэлтэй хүмүүс байдаг. Мэргэжлийн одоо айгүй гоён одоо кастион ч юм уу те нэг юм ажил хэрэгч хувцсан тэр өмсчдэг те. Тэгээд тэднэртэйгээ цуг яваад хүмүүс харагтаад эдгэрийг бол ерөөхдөө нэг одоо туслах ч юм уу эсвэл нэг уулалтын нэг хэсгийн тийм хамгаалтын ажилтнууд ч юм уу гэж хард юм байна. Тэгэд гэтэл тэд нар бол яг ийм мэргэжлийн бүрэн цагийн бол бие үнэлэгчд байдгүй. Ихэвчлэн оюутнууд, багш нар энгийн хүмүүс байдаг гэж байгаа байхгүй. Энэ жил бүр Америкийн дунд сургуулийн нэг багш байсан гинэ. Тэгээ Америк, Орос, Украин, Герман зэрэг ийм улсуудаас ирдэг гин. Тэгээд ер нь бол айгүй их тансаг, айгүй их өндөр үнэтэй юм байна энэ хүмүүс. 90,000 фунтс дээрлэг гэж байгаа байхгүй юу? Тий, одоо нэг 4 өдрийн чиглэлд 90,000 фунт стерлингийн үнэтэйгээр одоо явдаг. За явдаг юм да тий. Явдаг тий. Тэгээ олон өдрийн тийм секс үдшилэг, экстрем, тоглоом одоо юм оржи, илтгэн тийм юмнуудад оролцдог юм байна. Тэгээ бас нэг зарим одоо хүмүүс одоо энгийн бас захиалгууд авагддаг чинь тэрэн дээр нь болохоор юу болдог гэхээр одоо хамт сууж байгаа пицца иддэг ч гэдэм юм уу эсвэл одоо ганцаархан ой даашин зөмсөж суулгаж урд нь Давосын форум дээр тавих ихтгэлээ уншиж өгдөг гэж юм. Дандаа сионор те дандаа тийм баячууд байгаа шүү дээ чинь тийм хүмүүс ярьдаг. Тэгэд хамгийн сонирхолтой тэр бие үнэлэгчтэй хийсэн гэд яриа эдгээрээс ингээд сонсонгууд энэ хүмүүс одоо дэлхийг аварна гэдэг байгаа бүртлээ дандаа нэг тийм сэтгэл гутралд орсон байрын
дандаа нэг тийм стресстэй, тийм сонир хүмүүс байдаг. Тэгэд яагаад юм байгааг нь болохоор одоо манай энэ биеийн үнэлэгч болохоор тайлбарлахдаа за эдгээр маань одоо ер нь дэлхийн удахгүй сүйх гэж байгаа болохоор тэрнээс өмнө одоо юу гэдэг нь те хангалттай жаргалц ингэж хөөцөлж байгаа дуусах гэсэн тийм сэтгэл готрол татсан хүмүүс байдаг гэсэн нэг юм мэдээ тархсан байгаа байхгүй. Тэгээ би энэ мэдээг яагаад сонгож авсан гэхээр ер нь одоо энэ дэлхийн эдийн засгийн форум гэдэг чи одоо би түрүүнд дурдсантай дэлхийн элитүүдгээд эдгээр ч нь бол ер нь өөрсдөө бол энэ дэлхийн хөв заяаг одоо шийдэх тодорхойлох эрх мэдэлтэй хүмүүс гэж шууд нэг уйлдаг штэ. Тэгэхээр Давосын форум гэдэг чи юу болдог вэ гэхээр ирээдүйн 20 30 жилд ч юм уу ер нь ирээдүйдийн дэлхийн хүн төрөлхтөн ямар замаар явах хэрэгтэй юм бэ гэдгийг одоо нэгдсэн үндэсний байгууллагын дараа Антонио Гутерреш тэ тэгэл Black одоо Rock-ийн гүйцэтгэх захирч гэдэг юм амар дэлхийн хамгийн улс төр бизнесийн салбарт хамгийн хүчрэх эрх мэдэлтэй хүмүүс л энд цугладаг байхгүй. Тэгээ энэ хүмүүс ингээд өөр хоорондоо дэлхийн хөв заяаг одоо ингээд тэдэн жилийн дараа ямар байх тухай ингээд ярьдаг. Өөрөөр хэлбэл за одоо юу гэх юм те энэ чуулга уулзалтууд дээр яригдсан одоо сэдвүүдийг зүгээр санаачлах гэж нэрлэдэг мөртлөө удахгүй дэлхийн олон улсын одоо те олон улсын болоо засгийн газруудын хоорондын байгууллагуудын албан ёсны санаачлах болоог боддог байхгүй. Жишээлбэл одоо нэгдсэн үндэсний байгууллагын доктортой хөгжлийн зорилт энэ төр гэл нэг одоо манад хэрэгжээд байгаа нөгөө 20 минутын хот за тэгэл энэ машиныг үгүй хийн энэ төр гэл одоо ингээд хүмүүсийг одоо юу хэмтэй одоо ингээд нэг ийм төвлөрсөн төлөвлөгөөт нэг ийм хүн төрөлхтнийг ингээд нэгдмэл нэг ийм төвлөрсөн удирдлагад оруулах гэдэг юм шиг эсвэл нэг ийм эдийн засгийн нэг ийм төвлөрсөн төлөвлөгөөт бид дээрээс доош ингэж удирдах гэдэг нэг ийм санаачлагууд өнөөдөр хавтгаа явуулдаг болсон шүү дээ. Одоо Монгол жишээлбэл одоо энэ AI-г ашиглаад одоо энэ автомашины тургуул мургуул гэдэг энэ санаачлагууд ерөнхийдөө бүгд Давос төр анх санаачлагддаг. Тэгээд дараа нь улс улсуудын засгийн газрууд хэрэгжүүлээд явчихдаг байхгүй. Тэгэхээр энэ байгууллагыг зүгээр нэг юм баян хүмүүсийн ч юм уу нэг юм улс төрчдийн хоорондын уулзалт гэж шаргаасаа илүү дэлхийн одоо юу гэх юм те дэлхийн хамгийн эрх мэдэлтэй хүчрэх хүмүүс уулзаж дэлхийн хувь заяаг хэрхэн төлөвлөхөө гэж ярьдаг тийм уулзалт гэдэг ойлгочих жоо. Тийм утгаараа энэ бол маш тийм ач холбогдолтой уулзалт. Дээрээс нь энэ хүмүүсийн ёс зүйн ямар хуу вэ гэдэг нь бол ерөнхийдөө энэ бие үнэлгээчдийн скандалаас нь бол харагддаг. Би бол хувьдаа тэгж бодоод энэ хэлцтэй. Тэгээ асар ахын түрүүн хэлсэн энэ хүмүүсийн одоо ярьж байгаа зүйл дэлхийн улс орнуудын бодлого болдог бодлого тодорхойлдог гэдэг нь яг үнэ одоо X Prime Minister одоо ерөнхий сайд Канадын X ерөнхий сайд Justin Trudeau шүү дээ. Тэр чинь бол одоо энэ дэлхийн эдийн засгийн форумын үндэслэн байгуулагч үүсгэн байгуулагч Klaus Schwab-ийн ер нь бол баг хуурай хүү одоо үргэж авсан хүү гэдэг шиг л тэр нөхөр чинь яг өөрсдийнхөө энэ одоо эдийн засгийн бодлогыг хятадтай ойртуулвал хамгийн одоо зөв энтер гэсэн тиймэрхүү ухааны одоо бичлэг ярилцлага хийж исэн. Тийм нэг хэсэг ярилцлага хийжсэн. Одоо энэ сая асар ах бас хэлээ Нямбатрын харагдаад байгаа энэ 20 минутын хот биш үү те. Эн чинь бол зөвхөн энэ хятадын одоо хятадаас хулбарлаж байгаа ер нь бол зүйл биш ээ. Эн чинь бол одоо энэ 15 минутын хот гээд одоо Англид хэрэгжүүлэх гээд байгаа. Ер нь баруун Европын орнууд хүн ам цөөтэй ч юм уу энэ орнууд хэрэгжүүлэх гээд байгаа энэ бодлого одоо энэ царай таниулах систем бүх үйлчлэгээ нэг доороо байдаг чигжиж байлгадаг одоо загвар биш үү те. Хүн ам нь өсөд идэг газар нутг нь тэлэхгүй учраас гэж бодод хэлээд байгаа хэрэг. Гэхдээ энэ чинь 24/7 хүмүүсийг ингээд хяндаг тийм одоо юу гэх юм та түрүү яриадсэн шүү дээ. Хяналтын ажиглалтын төрөл байхгүй. Нөгөө Жорж Оруэллын том ах чамаа гарч ийн гэдгийг би олох гэдэг байна шүү дээ. Жохоо Браус ерөнхийдөө нэг иймэрхүү байгууллага. Яг одоо ингээд нэг 1971 онд байгуулагдсан центр гэж бид нэг Википедиагаас нэг юм яриад хараад иж болно те. Тэгэхээр Давос бол ерөнхийдөө одоо дэлхийн олон одоо барууны үзэлтэй хүмүүс болон зарим нь бол бүр хэтрүүлээд одоо хувилдааны онол монол хүртэл олгоод ингээд ярьдیں۔ Те дэлхийг боолчлох гэсэн элитүүдийн цуглаан амтар гэл те зарим нь болохоор дэлхийн хүн амыг хорогдуулна гэдэг. Тэгээ эдгээр чи өөрсдөө амар тийм ноцтой мэдгэлүүдийг хийдэг. Тэгээ дэлхийн одоо ирээдүй 2030 он гэхэд ямар байх юм бэ ч гэдэг юм уу ийм таамаглалууд дэвшүүлнэ. Жишээлбэл 2050 он гэхэд биш үү те дэлхийд одоо 2.2 тэрбум автомашин байгаа юм. Энийг 500 болгож бууруулна гэж жишээлбэл эдгээр мэдээлэл гаргачихдаг байхгүй. Тэгэхээр одоо энэ хүмүүс ч одоо сонгогдсон хүмүүс биш. Одоо юу гэх юм одоо Klaus Schwab-ыг ч юм уу тэр Давост оролцож байгаа тэр том сионерыг болно шүү дээ. Ямар ч одоо дэлхийн улс орны
сонгогдсон албан тушаалтай ардчлаар гарч ирсэн тийм хүмүүс биш. Яг үед чинь ингээд төр хувийн хвшлийн түншлэл гэхэд хоорондоо ингээд яриа те. Ерөнхий санаа нэг юм шиг байна. Глобал асуудлуудыг шийдвэрлэхэд үндэсний төр тусын тогтолцоо хангалттай болчлоо гэж байгаа байхгүй. Одоо яг бол дэлхийн нийтийн асуудал бэрхшээл гэдэг бол улс дотроо шийдвэрлэхэд бол боломжгүй хэмжээний юм асар өргөн зар хүрээтэй орсон. Тухайлбал уур амьсгалын өөрчлөлт ч гэдэг юм уу, хүн амын өсөлт ч гэдэг юм уу. Энэ асуудалд одоо улс үндэстнүүд бол дангаараа энийг хариуцж чадахгүй. Тийм учраас одоо төр болон хувийн хвшлийн тусламжтайгаар олон улс дамсан ийм том байгууллага гэж юм нийтээрээ хамтын олон улсын санаачлагын тусламжтайгаар дэлхийн энэ глобал асуудлуудыг шийдвэрлэнэ гэдэг. Одоо миний ойлгож байгаагаар бол одоо энэ үндэстэн дамсан том корпорацууд болон дэлхийн хүчирхэг засгийн газрууд хоорондоо байгуулсан. Тэгээд тэр том улсуудын бодлогуудыг жижиг улсуудад хүчээр тулгадаг. Тэр одоо юу гэдэг нь ард иргэдийн эсрэг ч юм уу одоо сонгогчдод төлөвлөхгүй байгаа шүү дээ. Одоо Европын холбоо гэж хэлбэл сонгогчдын эсрэг дандаа үйл ажиллагаа явуулаад байгаад эдний ард хэн байгаад байна гэхээр дандаа даавсаг нагаад байгаа байхгүй. Тэгэхээр ер нь дэлхийд даяар энэ төр ба хувийн хвшил энэ тусламжтайгаар дэлхийн асуудлыг шийдвэрлэн өөрөөр дэлхийг нэг засгийн газартай болгоно гэсэн юм одоо улс орнуудын тусгаар тогтлын эсрэгч гэдэг юм уу. Тиймэрхүү асуудал яригддаг гэдэг өнөөдөр аюу их тийм дургуутал одоо хүмүүсийн асар их дургуутал төрөд байгаа шүү дээ. Энэ орчин үеийн бүхэл зүүнний засгийн газруудын хэрэгжүүлж байгаа аженда гэж шүү дээ. Тэгш байдал, LGBT юу гэдэг эдрийг бүгдийг нь даваас дэмжинэ. Тэгээ хамгийн ноцтой юм гэх юм бол одоо 2019-аас 2022 оны хооронд ковидын 3 жил шүү дээ. Энэ ковидын 3 жилд бол давсын энэ чулуу уурсалт бол энэ засгийн газруудын хэрэгжүүлжсэн нөгөө flatten the curve гэдэг арга хэмжээ байгаа шүү дээ. Одоо хөл хорой social distancing гэх юм уу те. Тэгээд энэ маск, албан вакцины эдрийг бүгдийг нь дэмжиж ирсэн заяа. Тэгээд дээрс нь great reset гэхэд одоо тухайн үед нэг тийм санаачлаг гаргасан байхгүй. Тэргээрээ дамжуулаад ингэж хийж байгаа байхгүй. Одоо энэ дэлхийн эдийн засгийн тогтолцоо те чөлөө зах зээлд суурилсан тогтолцоо ч юм анарх хаос бий болоод байна. Тийм учраас тэгш бус байдлыг бий болгоод байна. Дээрээс нь уур амьсгалыг дулааруулад байна. Хүмүүсийн хэрэглээ эдэр дийлдэхээ байлаа. Хүмүүс ч ерөөсө дур зоргоор ааштай энэ дэлхийд тасрах аюул учруулж байна. Тийм учраас энэ хүмүүсийн хэрэглээг багасгах гэдэг юм уу. Одоо яг энэ ковидын те пандемикийг далиндуулаад юу гэх юм дэлхийн нийгэм эдийн засгийн тогтолцоог үндсээр нь бүрэн унтраагаад тэгээд дахин ачааллуулна гэж байгаа юм. Дахин ачааллуулна гэдэг нь энийг great reset гэж яриад байна. Тийм. Одоо их ачаал гэх юм. Одоо дэлхийн эдийн засгийн тогтолцоог одоо бүгдийг нь байхгүй болгож жагаад одоо одоогийн байгаа тогтолцоог устгаа шинээр бий болгоно гэсэн үг шүү дээ. Тийм яг одоо би ингээ ганцаараа яриад байхаар бүр ганцаараа ярьдаг нөтрөл болчихж байгаа юм шиг те. Тэгээд эдгээр нэг юм байна. Stakeholder capitalism гэдэг байгаа байхгүй. Stakeholder capitalism гэдэг нь одоо бид нар хуучны капитализмыг та нар ингээ ойлгож байгаа бол эн чинь нэг тийм ашигын төлөө зүйл шүү дээ. Одоо юу гэдэг хэрэглэгчдэд өөрчлөхийн төлөө бизнесмен ашгаа нэмэгдүүлэх гэж зорино те. Ашиг олохын тулд хэрэглэгчдэд зориулж одоо бараа бүтээгдэхүүн өөрчлөлгээ буюу яг одоо нийгмийн асуудлуудыг шийдвэрлэдэг энийг entrepreneurship гэж ойлгодог шүү дээ. Тэгэд энийг болохоор эдгээр тодорхойлохдоо энэ бол shareholder capitalism гэж байгаа байхгүй. Зөвхөн хувьцаа эзэмшигчтэй, зөвхөн хэсэг баячуудад ч юм уу асар их ашигтай байдаг. Гэсэн мөртлөө нийгэм ч юм уу, дэлхий ч юм уу хүрээлэн байгаад орчинтай. Тэгэд одоо энэ бусад stakeholders буюу ерөөсөө нийт олон нийтэд ашиггүй үйлдэлүүдийг хийгээд байдаг. Тийм учраас энэ stakeholder буюу энэ нийтийн эрх ашигт нийцсэн байдлаар капитализмыг өөрчлөх ёстой гэдэг. Энэ капитализм гэж нэрлэдэг байгаа боловч цаавраа юм эдийн засгийг маш цөөн тооны том бизнесүүдийн гарт даатгаж юм картелчлсэн тогтолцоонд оруулаад тэгээд тэд нар нийтийн эрх ашиг нэрийн дор засгийн газрын асар том одоо санаачлах төслүүдийг ингэж хэрэгжүүлж эдийн засагт одоо энэ нөгөө кронизм биш үү те кронизмыг албан ёсоор одоо юу гэдэг нийгмийн одоо явах ёстой гол үнэт зүйл гэж хуульчлах гэдэг байгаа байхгүй. Энийг л ярьдаг байгуулга. За та хоёр нэмж хасч ярих юмнууд байна уу? Би хитрхийг нуршаад байна уу? Ганцаараа ингэ яриад гарчихсан. Айгуу гоё ярьж байна. Яг үгүй юу харин гоё ярьж байна. Энэ сая хасар ах нөө эдийн засгийн бодлогыг энэ ВФ дурдлаа тий. Юу нийгэм соёлын бодлогыг би хальт дуртчээ гэд бүрэн ярихгүй л дээ. Одоо энэ Марк Карни гэдэг одоо Канадын ерөнхий сайд шүү дээ. Тэр чин сая нэг алиа хийлээ одоо энэ Давосын чуулга уулзалтан дээр нэг ярих та. Бид нар ингээд манай Канада улс бол энэ юун дээр цагаач дээр тогтсон.
гэж хэлж байгаа. Тэр нь ч одоо яг үнэндээ одоо indigenous буюу одоо юу гэх юм. Тэр чинь монголоор юу гэлээ? Indigenous. Уугуул иргэдээ. Уугуул иргэдээр Францууд, англичууд нэмэгдсэн гээд ингэж ярьж байгаа боловч дараа нь юу гэж хэлсэн бэ гэхээр одоо энэ цагаачлалын асуудлыг бүр ингэ цагаачлалын доо нэмэх ёстой. Тэгжиж манай ус хөгжин дэвшин гэж байгаа байхгүй. Дээрээс нь одоо хамгийн инээдтэй энийг л яриа гэж бодож байгаа. Би бодож ирсэн. Энэ LGBT гэдэг чинь одоо 4 үсэг байна. Энд чинь анх LGB 3 байж байгаа 4 болсон байхгүй. Тэгэд нэмээд Q буюу Q гэдэг ордог тий Q үсэг нэмэгдээд нэмэх тэмдэг нэмэгдээд одоо ингээд 5 одоо үсгнээс бүрдэх гэх юм уу тий бүрддэг байсан чинь одоо нэмэгдсэн. Тэгээ нэмэгдээд явж байгаа 10 хэдэн үсгийг нь одоо юу гэх юм хамгийн радикал энэ LGBT-г дэмждэг нөхдүүд хэрэгэлдэг байсан хгүй одоо 2S LGBTQ+ тэгээ юу ч үлээ. Тэгсэн чинь тэрийг нь маркаар нь хэрэгжилж байгаа байхгүй. Чи солиотой байхгүй. 2S гэдэг нь two spirited гэж байгаа. Тэгээ хоёр сүнслэлтэй гэх юм уу одоо хос сүнслэгч гэх юм уу те. Бүр нэг солиотой юм одоо эн чин урд нь хин хэрэгжилжсэн одоо Трюдо дахиад муу луу дансаа Трюдо яг энийг хэрэгжилжсэн байхгүй өөрөө нэг хэвлийн баг хурал хийж явах та. Гэтэ тэр чинь Канада дотроо хэрэгжилж байгаа. Тэгсэн чинь эн чинь яг олон улсын хурал дээр үг хэлэхдээ энэ 2S LGBTQ+ яасан гэдгийг хэрэгжилж байгаа. Ингээ хайлаа юм болоод дуусч байгаа. Энд чи одоо тэгэл монголчууд хүртэл чи төрийн бодлого болж эн чи орж ирнэ гэсэн л дохио шүү. Ер нь тэгээд жоогоноор ороод ирсэн шүү дээ тий. Яг би нэмээд хэлэхэд ер нь бол инженеэр хэлэхэд бол одоо жил болгон л яригддээ шүү дээ. Одоо урдын жилч байна уу, түрүү жилч байна уу? Одоо энэ өнхрүүдийн тоог цөөлн тий хүмүүс их мах идээд энэ одоо өнхрийн баас онгос бол одоо хүний баас онгос бол одоо энэ агаар дэлхийг бол бохирдуулаад тань тийм ээ уур амьсгалын өөрчлөлтийг нөлөө үзүүлээд нэ. Тэгээ саяхан штэ 2 3 жилийн өмнө бид нар уншиж байсан тэр Голландд 100,000 өөхөр, Ирландд 100,000 өөхөр. Одоо тэр чинь юу гэдгийг Европын тэр маасл тийм ээ стейкний мах, сүү, тос хамгийн органик юмнуудыг одоо баг худлаа ирсэн 20-30% нийлүүлдэг ийм улсууд байгаа байхгүй юу? Одоо үр тариа гэдэг юм уу одоо малаач гайгүй сайтай. Одоо Ирланд ч юм бол хагас бэлчээрийн гэдэг баг шүү би андуураагүй бол бас мах цахна айгүй амттай бас тэгээд ингээд тэдэн мянган өхөр тэгж устгах хэвээр ингэж устгах хүн мах идэггүйгээр яаж амжих вэ? Тэгээ бүр өт идэх саналыг үрж ингээд шоу гаргаж ирсэн шүү дээ. Тэгэхээр ерөнхийдөө бол би нэг юм ерөөсөө ойлгохгүй байгаа. Хүний амьдралыг сайхан болгоно гэсэн мөртлөө те нэг ийм юм хийж энэ нэг цаанаа нэг юм зүгээр одоо би одоо хувилдааны онд дүн сүүжүүд итгэдэг байгаа ш нэг юм сүнсний сатанист юм яваад байгаа юм шиг надад зүгээр санагддаг шүү нэг сони эвгүй. Одоо энэ Маркс ч юм болохоор ингэж ярьж ирсэн. Одоо сонгодог социалистууд гэх юм уу, марксистууд гэх юм уу. Юусе энэ хүн суурьтай байсан хгүй. Одоо энэ дэлхийн ертөнц чинь хүн төрөлхтөн зориулагдсан. Бид нар энэ хэрэглээг өсгөх ёстой, үйлдвэрлэлийг өсгөх ёстой тий. Антропоцентрик тий. Тэгж үздэг байсан бол одоо энэ шинэ үеийн одоо нео лефтистүүд, нью лефтистүүд биш тий. Бусад болон социалистууд болохоор хүний хэрэглээг багасгах ёстой. Хүн ер нь тоо цөөрөх ёстой гэдэг ер нь хүн бол ер нь дэлхийд гай болоод байна гэдэг тийм социалистууд. Эдгээр чинь адилхан социалистууд, адилхан төрийн төвлөрсөн төлөв дэмжиж байгаа. Гэхдээ нэг зорилго нь өөрчлөгдсөн байна. Одоо юу гэдэг хуучин цагийн социалистууд бол капитализмыг гүйц төрүүлнэ, эдийн засгийн одоо амьдралыг сайжруулна, хүмүүсийн амьдралыг одоо тий бараа материаллык хэрэгцээг одоо жишээлбэл элбэг болгоно нэг хийснийхэн хэрээр одоо цалинжиж юу лээ чадлынхын хэрээр хийж юу лээ хэрэгцээнийхэн хэрээр хүртэн буюу өөрөөр хэлбэл тэгээ эдийн засгийг сайжруулна гэж анх социалистууд ярьдгүйсэн. Тэгээд тэр чинь бүтлгүүтсэн шүү дээ. Бүтлгүүтээ социалист эдийн засаг гэдэг бол яагаад ч зах зээлийн эдийн засгтаа өрсөлдөх боломжгүй юм иррационал юм байна гэдэг чинь одоо зөвөр тул бот тус задраад хөвдөндөө дуусахтаа зэрэгцээ дэлхийн нийтээрээ л ойлгосон тийм. Энэ орчин үеийн лефтистүүд бол тэгж үздэггүй. Эдгээр бол ерөөсөө хүн төрөлхтөн баян тансаг байж болохгүй. Эдгэрийн хэрэглээг хасна. Эдгээр ядуу байх хэвээр. Тэгэхгүй бол дэлхийн ертөнц сүрлээ гэсэн ийм философи байна тийм. Тэгээ зүгээр яг ингээд одоо зүгээр ингээд за чи ярих гэдэг. Аагүй та ярив. За. Юу ярих гэсэн? Чи ярих гэж. Өө ингээ мартуулаа хийчих юм ихгүй. Би бас чи одоо наа. Нэг мартуулаа. Яг энэ ч бодит шүү дээ. Чи ямар яг зүгээр эдгээр чи нэг юм юу? Одоо энэ мэдээнүүдээр бэлтгэгдсэн л байгаа л та.
Зөвхөн ер нь бол нэг ийм одоо энэ сая О гэж гисэн ярьж байна. Өрт идүүлнэ гэдэг мах идүүлэхгүй байгаа гэд. Одоо саяхан Европын холбоон дээр бол нэг яригдж байгаа нэг татвар байгаа юм байна. Үхрийн махан дээр татвар нэмнэ гэд. Үхрийн маханд нь зориулсан тусдаа татвар бий болгоно гэж байгаа байхгүй. Тэгээ ер нь эдний санаачлахууд ингээд одоо дэлхийн засгийн газрууд ингээд хэрэгжүүлжлээд ихлээр ерөнхийдөө энэ амжиргааны өртөг гэдэг юм аюу их болгож байна. Асар их болгож байна. Тэгээ энэ хувийн өмчгдөг юм ерөнхийдөө байхгүй болж байгаа. Одоо юу гэдэг юм чинь ингээд нэг инфляц ч гэдэг юм уу дандаа энэ засгийн газрын төсвийг ингээд нэмэгдүүл засгийн газрын асар том тийм төсөл хөтөлбөрүүдийг жишээлбэл төр хувийн хвшлийн одоо ингээд хамтарсан байдлаар хэрэгжүүлнэ гэдэг. Тэгээ одоо манай Монголд бол жишээлбэл энэ бодлого бол ороод ирсэн одоо мега төслүүд гэдэг яриас болж байгаа байхгүй. Тэгээ яг ингээд сайн харах юм бол энэ байгууллага чи одоо юунд өөрчилж ийн гэхээр бол яг нэг олон нийтийн тусын тулд гэж ярьдаг мөртөө цаанаа бол дандаа том бизнесүүдийг их ашигладаг. Одоо жишээлбэл тэр ковидын үед одоо юу гэдэг асар том ийм авторитар арга хэмжээнүүдийг дэмжиж байгаа жишээлбэл энэ дэлхийн эдийн засгийн форумын гишүүн байгууллагууд бол тэр AstraZeneca эдрэг гаргадаг одоо нөгөө Moderna эдрэг гаргадаг том big pharma нар шүү дээ. Эдний лобби асар хүчтэй явагдаад ирлээ. Тэгээд тэр хөл хоройч гэдэг юм уу тэр одоо албан маск, вакцин энэ бүх авторитар арга хэмжээнүүд жишээлбэл яг үндэ эцэс жижиг дунд бизнесүүдийг асар олноор нь давбуурсан тийм л үйл ажиллагаа болоод өнгөрсөн байгаа байхгүй. Тэгэхээр энэ орчин цагийн социализм гэдэг чинь марксист ч юм уу, ленинист ч юм уу, эсвэл нэг коммунист гэсэн нэг юм хинээтэй идеологид автагдсан хүмүүсээс гэхээсээ илүүтэй дандаа юм том төртөө хамссан том бизнесийн бүлгэлтэй юм үндэстэн дамсан том корпорациудаас ихтэй. Тэгээ эдгээр чинь ингээд том компаниуд чинь ингээд жишээлбэл Америкийн тэр Antifa эдрийг жишээлбэл ард нь George Soros эдгээр ингээд санхүүжилж идэг гэсэн тийм тэр ер нь баг факттай юм билээ шүү дээ. Тийм л байт юм лээ. Тэгэхээр ер нь орчин цагийн энэ зүүнний үзлийн мейнстрим нь бол энэ new left те одоо энэ неомарксизм гэж яриад байгаа шүү дээ. За энэ ногоон социализм, LGBT за тэгээд тийм масс цагаачил, исламизац эдгээр чи одоо яг энэ зүүнний үсний мейнстрим буюу хамгийн хүчтэй, хамгийн олонхийг бүрдүүлсэн тийм том бааз нь штэ. Энэ үзэл санааг бол штэ. Ленинист ч юм уу хуучны коммунистууд санхүүжүүлаагүй байхгүй юу? Коммунистууд дэмжиж байгаа юм биш. Энэ бол цэвэр том одоо юу гэдэг төртөө хамсан кроник капиталистуудаас ихтэй. Өнөөгийн кроник капиталистууд одоо ийм төрийн эдийн засгтаг оролцоог ингэж нэмсээр байгаад юу гэдэг юм нэг шин маягийн кастинг тогтолцоог бий болгох гэдэг ингэж шүмжилдэг байхгүй. Өөрөөр хэлбэл одоо хувийн өмчтэй жижиг дунд бизнес гэдэг юм үгүй хийгээд тэгээ хүмүүсийг бүгдийг нэг юм ажилтан ч маягийн нэг юм хамжлаг болгоод тэгээ бусад бүх том одоо нийгэм эдийн засгт тийм хүчтэй салбаруудыг болохоор хэдхэн том корпорац удирдах гэдэг ийм хуучин цагийнхаар бол нэг юм феодалны тийм нэг ийм тогтолцоо бий болгох гэдэг нэг асар том шүмжил байдаг тийм. За нэгэнд одоо веб ярьсных юу ячаа. Одоо энэ дээр ч бас реакц бид нар Монголд ингэж ярьж байхад одоо баруун Европт бол реакц бүр илүү хүчтэй байгаа шүү тий. Буцалж байгаа. Тэрнтэй холбоотой Германы канцлер Мерцийн юу гэж хэлснэг та бүхэнд хальт нэг утга агуулгыг хэлчихэ. Энэ Европ болон манай Герман улс гэж байгаа. Ерөөсөө энэ манай Герман улс хамгийн том одоо дайсгансан аюул нь одоо энэ төрийн оролцоо болчиход байна гэж хэлж байгаа байхгүй. Эдийн засгийн төрийн оролцоо регуляц. Одоо энэ анх удаага өөрсдөө хүлээн зөвшөөрч байгаа байхгүй. Германы хамгийн том эрх мэдэлтэй хүн өөрсдийнхөө алдааг одоо энэ ногоон социализм байгуулна гэд нэг атомын цахилгаан станцуудаа нүүрсний цахилгаан станцуудаа хаадаг тийм. Одоо энэ хүн суртлын аппаратаар дамжуулж энэ төрийн олон хууль зохицуулт тийм. Тэрүүгээр дамжуулж энэ эдийн засгаа боомосноо юуса миний мэдж байгаагаар бол бүр анх удаа олон дэлхийн нийтийн одоо тавцсан дээр ингээд зарлалаа. Хүлээн зөвшөөрч энэ чи одоо ялагдлаа үлдсэж ийн гэсэн үгсвч юм шүү дээ. Биднийг одоо ингээд баруун Европыг муулах жоохоо үнэхээр ингээд шүүмжилгээр хүмүүс юу гэж боддог вэ гэхээр та нар ингээд капитализмыг та нар одоо чөлөө зах зээлийн төлөө үнэхээр муу юм уу биш юм уу? Та нар ягаад баруун Европыг муулаад байгаа? Та нар ягаад барууны үзэлтэй биш юм гэдэг хачаа чи юм яриад идэх хэвгүй юу? Тэгээ Путиний торол гэдэг шүү дээ бидрийг. Яг үндэ бид нар энэ өрнөдийг одоо хүчрэхэг болгосон тэр үзэл санаа ч одоо өрнөдөд уналтанд орсон шүү дээ. Одоо бурхан өгсөн гэл нийцж өрнөдөг үед уналтанд орсон байхгүй тий. Дээрээс нь энэ чөлөө зах зээл ч юм уу энэ одоо юу тий эрх чөлөөг дээдэлдэг тэр үзэл санаа ч байхгүй болсон шүү дээ. Одоо ер нь монголчууд нэг юм мэдэхгүй коммунизм ч юм уу социализмгүй дандаа нэг юм
Оросын ч юм уу хятадын зөвлөлтөөр л ингэж боддог заяа. Гэтэл яг үндэ социализм, коммунизм гэдэг юм үгс чинь ч хүртэл өөрөөсөө Франц, Германаас гарч ирсэн үгнүүд байхгүй юу? Маркс Герман хүн байсан. Оросд ч юм уу те энэ хятад ч юм уу марксизм баруун Европоос тархсан болохоос ш тэндээс одоо юу гэдэг өөрөөсөө одоо энэ 3 дахь ертөнцийн хуучны одоо буураа хөгжилтэй улсууд чинь бий боловч социализм гэдэг чинь юу нэг энэ ажуур дүрийн хувьсгалыг эсэргүүцсэн те тийм том реакц байсан гэж л үздэг шүү дээ. Тэр үзэн санаа чинь ингээд хувьсаад өөрчлөгдөд газар ингээд нэг тухайн соёлдоо болон үндэстэн болгоныхаа нөхцөл байдал нийцсэн байдлаар ерөнхийдөө тэр социалист үзэн санаанууд чинь бүгд хэрэгжээд явсан. Орос их бүдүүлэг тийм нэлээд автократ одоо соёлтой газар байсан учраас Оросд социализмын хамгийн хүнд хэлбэр нь байгуулагдсан гэдэг. Англид ч гэдэг юм уу тэр одоо хуучны одоо гэдэг эрх чөлөөний уламжлалтай газрууд болохоор социализмын арай зөөлөн хувилбарууд нь байгуулагдсан. Тэгээд тентгийн хүмүүс өөрсдөө социалист гэж нэрлэхээс илүү либерал, прогрессив гэж нэрлэдэг байсан. Гэт газар одоо Германд жишээлбэл одоо үндэсний социализм, Итали жишээлбэл Муссолинигийн фашизм ч гэдэг юм уу энэ эдийн засгийг төрөөстэй ингэж төвлөрсөн байдлаар зохицуулж хүн ардын амжиргааг сайжруулах тухай газар дээр диваажин байгуулах тухай энэ утаа бүдэлж газар өөрөөр олон янзаар хэрэгжсэн. Тэгээ одоо бид нар энэ социализм байхгүй болчихсон гэж яриад байгаа ч гэсэн социализм ч ингээд зүгсээ хувиргачаад дахиад нөгөө баруун Европтой нөгөө өрнөддөө хүчээ аваад нөгөө бидний ойлгодог байснаас ерөөсө төсөөр ертөнцийг тэнд аль хэзээ бий болгоцсон байгаа гэдэг л монголчууд одоо хүртэл ойлгохгүй байгаа байхгүй. Тэгэд мань битийг одоо ч бид нар консерватизм эсвэл либертаризм ер нь өрнөдийн баруун жигрүү үзэлтэй хүмүүсийн л ярьдаг хилдэг юмыг л ярьж байгаа тийм. Ерөнхийдөө тэгэхээр бид нар нэг юм Оросын ч юм уу хятадын ч юм уу эсвэл нэг энэтхэгийн ч юм уу колониалч гэж орилсон хүмүүсийн юмыг бол яриаг шүү дээ. Харин ч бид тэр өрнөдийг өөрсдөө нь хүчрхэг байлгаж ирсэн тэр соёл гэдэг юм нь байхгүй болж байгаад маш их харамсаад байгаа байхгүй юу. Тэгээ өрнөд гэдэг тэр агуу иргэншил өөрөө ингээд ийм муухай коллективист тийм үү ийм бурхангүй атеист юм заваа юм технократ өөртөөгөө бурхны орон тавьсан ийм хүмүүсийн дарлалд ороод устчих юм бол дэлхийн бусад улс орнууд юу орж ирэх юм? Монгол эдгээр юу орж ирэх юм? Тийм үстэй. Тийм учраас би одоо жишээлбэл германчуудад хайртай байж Герман ч юм уу Франц тэр өрнөдийн тэр аюулгүй хөгжилтэй соёлтой иргэншлүүд ингээд сүүж яхад Монгол юу юм бэ? Нүд ирэмхийн дор байхгүй болно шүү дээ. Тийм учраас энэ дэр яалтчгүй одоо юу гэдэг яг шаардлагатай байна. Миний хувьд ч гэсэн реакц гарч ирээд байгаа байхгүй тийм. За. Одоо Мерц бол хэлж байгаа шүү дээ. Бид нар бол Америк юм уу Хятад бол ялагдаагүй. Бид нар бол дотроос ялагдсан. Европын холбоо бол дэлхийн одоо тэргүүлэх энэ over regulation гэж байгаа. Тэр чи одоо хит их зохицуулт гэх юм уу те. Энийний одоо тий одоо өмгөөлөн хамгаалагч болчлоо. Одоо энээсээ ухрах хэрэгтэй байна гэж байгаа байхгүй. Одоо Мерцийг арайч тэр Оросын тагнуул гэж агент гэж хэлж чадахгүй байлгүй дээ тий. Манидыг бол хэлж чадаад байдیں۔ Арчилсан намын өвчтөө солиотой малнууд одоо тэр нэг элбэг дуржиг шүтсэн тий. Тэр нөхдүүд чинь бол юм ойлгохгүй шүү дээ. Ямар ч эрүүл ухаанаар тэр хүмүүст ярих ямар ч боломж байхгүй. Тэгээд хүн харааж өрөө гэж үзэж байгаа. Тэр бас ингэж байгаа. Яг нөгөө яг та хоёр ярьсан чинь нэг юм санаанд орчлоо. Яг энэ элбэг дөрж мөржийн нэг юм улаан фанатууд байна тий. Эсвэл элбэг дөрж юу ч уншиж судлахгүй мөртлөө элбэг дөрж эмсээс хоёрыг л сохроор магтаал өөртөө тийм гоё либерал мэдлэгтэй чадaltaй гэж. Одоо энэ сая ярьлаа шүү дээ энэ төрийн хит оролцоо гэж ярьлаа. Энэ дэлхийн эдийн засаг жуулга уулзалт тэгэл ингээл явж байна. Сая Нямбатрын энэ бодлого шийдвэрүүд байна шүү дээ. Тийм шүү дээ. Нүдэн дээр байна. Энэ одоо сая тэр нэг UB кабиныг маргаан явсан шүү дээ. Энийний чи ард бас MCS л байгаа юм байлээ шүү дээ. MCS чинь MCS UB кабиг худалдаж аваад тэгсэн чи энэ бод одоо яг хуу энэ өөрсдийнх нь улс төрхний л ярьж байгаа яриа шүү. Энэ үлийг би үнэн л гэж үзэж байна. Тэгээ бод тэгээ бод тэгтээ хардж чинь тий. Тэгвэл одоо бас тий нэг юм ухаж гаргаж ирээл бас миний дэг гусч за тэгээд ингэж чинь энэ яг хуу зүгээр бодвол ерөнхийдөө маш их олон тендерт ордон шүү дээ. Одоо технологи юм байна уу, барилгын нүүрсний бодвол ер нь их юм хамаад үйдэг юм шиг байгаа. Одоо тэдний тэр хардж ярьж байгаагаар миний хардж ойлгож байгаагаар тий. Тэгэнгүүт одоо юу гэдгийг сая нэг ингээд яг нэг юм Нямбатар руу би ч Нямбатар руу зөндөө дайрсан л да. Гэхдээ Нямбатар руу дайрж байгаа хүмүүсийг харахаар ингээд яг нөгөө нэг л MCS-ийг дэмждэг, элбэг дөржиг шүтдэг, баяр цогтыг бурхан гэж ойлгодог юм малнууд байгаа байхгүй юу? Би бүр мал гэж хэлчихье. Тэгээд ийм малнууд ерөөс Нямбатар руу дайрж байгаа. Миний дайрж байгаа шалтгаан бол зүгээр л энэ ардын нам, хүн нам, ардсан нам эдгээр ерөөсөө л
төрийн хорцог үргэлжил нэмэгдүүлж ирсэн шүү дээ. Батүрлийн тавьсан суурин дээр л одоо Нямбатар чинь жаалж шүү дээ. Батүрлийн тэр түүцийг стандартаа болгосон юм дээр одоо бүр ачаа явуулчлаа. Тэгээд тэр CUJ 25-д ингээд юм давуу байдал болгодог. За одоо таксиг нэг ийм бас төртөө хамссан ийм корпорациудад хувааж өгч чинь тийм ээ. Тэгэхээр нөгөө нэг ийм энгийн одоо зөвхөн хүн өөрийнхөө эрх чөлөөгөөр тийм ээ талхныхаа мөнгөийг будааныхаа мөнгөөр бодлогодог байсан хүмүүсийн амьдралыг ингээд сүрүүлж байгаа байхгүй юу. Тэгэхээр энийг бол одоо монголчууд бол яг явандаа бол бас ойлгох байх гэж бол одоо найдаж байна. Тэгэхээр ямар ч байсан эдний энэ бодлого шийдвэрүүдийн 3 нам бол ер нь адилхан шүү. Энэ дэр нэмээд хэлэхэд. Тэгээд яг ер нь бол ийм сая ВЧ 19-наас 23-ны хооронд болоод өнгөрсөн. Тэгээд тэн дээр ч айгүй олон зүйл явдал боллоо. Жишээлбэл Трамп ч юм уу те Трамп гарч ирэл одоо Европ хичээлэл мас цагаачлал одоо танигдахын аргагүй боллоо ч гэдэг юм уу. Тим юм ярьсан те. А дээрэс нь одоо тэр ногоон эрчим хүчний бодлого гэдэг агааг шүүмжилсэн. За тэгээд одоо юу гэдгийг дээрэс нь Гринландтай холбоотой мэдгдлээ төр хийгээд Вэфтер бол Трамп бол айгүй амар тийм маргаа үсгсэн шүү дээ сая. За Милээ гарч ирэл ярьж илээ. Өнгөрсөн жил Милээ бол жишээлбэл гарч ирээд Вэфийн тайзнаас яг Вэфийг шүүмжлэл өрнөдийн Оросууд индивидуализмыг орхид коллективизм руу орлоо, социализм руу буцаад манай Аргентиныг 100 жилийн өмнөөс эхлээд одоо дордуулсан тэр үзэл санаараа орлоо энэ гээд нэргсэн те. Тэрнийга дахиад ярих шиг үү тэр LGBT те мас цагааш исламизац ерөөсөө Вэфийн санаачлагуудыг Вэфийн одоо эндэр дээрээс шүүмжилсэн. За тэгээ сая адгийн мүү Зеленский үрд гарч ирэл Европод гомдол илэрхийлэл бид нар төлөвтөө туслахгүй байх гэх мэт юмнууд ингээд ярьж л байлаа. А тэр мэдээнүүдийг бол ерөнхийдөө ингээд аль хэзээний хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр бол олон дахин ярьсан учраас бид нар энийг нэг яриад байх шаардлага байхгүй. Тэн тэгээд ерөөсөө яригддаг юм бол яригдаад нөгөө болдгороо л болж байлаа. Тэгэд яг би вебтэй холбоотой 3 мэдээ бэлтгэсэн. Тэгээ хоёр дахь нь бүр нэг юм ингээд бүр детальчилж яриад байхаар нэг тийм мэдээнүүд байсангүй. Зүгээр ерөнхийдөө манай подкаст ч нэг тийм мэдээлэл ингээд банк детальчилж үргээд байна гэхээс илүү комменттэй анализ маягаар ингээ хүмүүс түүхтэй тий. Тэгэхээр хоёр дахь тэр мэдээ нь бас вебтэй холбоотой. Энэ вебийн дарга те одоо тэг үүсгэн байгуулагч одоо executive chairman гэдгээс одоо гүйцэтгэх дарга гэх юм уу те одоо chairman гэдэг чинь одоо хурал даргалдаг даргалагч хэлнэ штэ. Тэр толгойлогч асан хэн байсангүй. Klaus Schwab энэ удаа анх удаага оролцсонгүй. Ер нь энэ 1971 оноос хойш нэг 50 гаруй жил энэ дэлхийн эдийн засгийн формын чуулга уулзалтууд болж байгаад хизээч Klaus Schwab байхгүй байсан тохиолдол байхгүй. Тэгээ хамгийн сонирхолтой нь юу болсонгүй сая энэ Klaus Schwab-ыг ерөөсө байгаа хэсгийг хинч авч ирэлцсэнгүй. Тэр хүний дурсан ч хүү. Тэгээд тэр хүний тухай одоо юу гэх юм ямар нэгэн трибьют ч гэдэг юм уу тэтгэвртэй гарсан тэр нэг юм хүндэтгэл илэрхийлэх ямар нэгэн тийм ёслолын арга хэмжээ дээр ерөөсөө болсонгүй. Ерөөсөө тэр хүн огт байгаагүй юм шиг огт дурдаагүй ингээд сая хурл үргэлжлээд явцсан. Дээрээс нэг сонирхолтой юм Нарендра Моди Ши Жинпин хоёр ирсэнгүү гэж ярьж илээ. Ер нь бусдаар бол ерөнхийдөө дэлхийн бараг бүх хүчрэгтэй Европын албаны Европын комиссион за дэлхийн хамгийн том корпорациудын за тэр нүү боловсон валютын сан дэлхийн эрүүл мэндийн байгууллага гэдэг бүгд л очсон л байлээ. Тэгээ юу болсон гэхээр Klaus Schwab яагаад огцорсон яагаад огцорсон бэ гэхээр ерөнхийдөө өнгөрсөн жилдээ 2025 онд whistleblower гэх юм уу те шүүлүүлэгч битсэн байна те эн чинь ингээ ажлын байран дээр бас зүгөө зангараад ирсэн. Тэгээ sexual harassment үзүүлдэг. Дээрээс нь WEF мөнгө төгрөгийн хувьтай завшдаг, зарцуулдаг те их нэртэйгээ нийлээд ингээд элдв янзын одоо WEF мөнгөөр тансагладаг энэ төр гэх тийм загтал явуулаа тэр нь скандал дагуулсан те. Тэгээд ерөнхийдөө 4 сард мань хүн чинь огцорсон юм байна. Яг хөө тэгээд нөгөө энэ дэлхийн эдийн засгийн форум чи хүмүүст мэдээж ингээд тодорхой хэмжээний одоо юу гэдэг транспарант байх үүдээс нэг юм мөрдөн шалгах ажиллагаа зохион байгуулсан те. Klaus Schwab бол манер өөрөө бол хүлээн зөвшөөрөөгүй. Энэ бол зүгээр зохион бол гүтгэлэг гэж хэлээд уурлаад хэрвээ энэ маягаар яагаад гэх юм бол би та нарыг шүүхэд өгнө мөгнө гэж гомдсон юм бэлээ. Тэгээ ерөнхийдөө бол манерийг бол 7 дугаар сард энэ Америкийн хэвлэлүүд дээр гарсан. Ерөнхийдөө нэг юм хуулийн фирмээр мөрдүүлж ирсэн. Тэрнийх нь нэр нь юу гэдэг одоо нэр мөрийг би одоо ингээ мартаад байна. Тэгээ Хамбургер гэдэг Швейцарын тим юм байна. Тэрний анх урдчилсан тайланд ч гэдэг юм уу дурдснаар бол манер бол бараг 1 сая одоо юу гэх юм Швейцар франкийн
хэмжээний тийм зөрчил гаргасан байгаа байхгүй. Тэгээд тэр энэ дээр бичсэн бай. За манай хүн бол Венец, Майами, Марокко гэх тансаг газруудад нэгдүгээр зэрэглэлийн нислэгээр явдаг юм. Тэгэхээр зочд буудлын массаж те хувийн аял маялда вефийн жолоочийг ашигладаг гэрийнхэн уцсны төлбөр те Женев нуурын иргэдэгтэй дэлхийн эдийн засгийн форумын өмч вила эдрийг хувийн зөвлөлтөөр өөртөө зориуд засварлуулсан энэ гэдэг ерөнхийдөө нөгөө албаны мөнгөийг хувьдаа шамшигдуулдаг ашигладаг байсан баригдсан юм байна л та. Гэхдээ яг хөө тэгээд их мэдлэг хэтрүүлсэн гэдэг. Тийм тэгээд яг хөө бүх хил хамаанд орцсон. Тийм тэгээд манер бол гүрийгээд байсан. Гэхдээ тэгээд өөрөө 4 сард бол ингээд шахалтаар одоо албан тушаал өгсөн юм билээ. Гэхдээ 8 сард одоо тэр хуулийн фирмийн одоо жишээлбэл дүгнэлт гаргахдаа ямар нэгэн тийм үгүй яг баг зэрэг зөрчлүүд байх нь байна. Гэхдээ тэрэн дээр яриад байгаа шиг тийм ноцтой асуудал ерөөсөө нотлогдсонгүй гэж орсон байгаа байхгүй. Ер нь манай хүнийг одоо юу гэдэг нь барайл нэг буруутгаад явуулна гэж байгаа. Би бол гайхаад байгаа. Ер нь вефийн хүмүүс тэр Klaus Schwab гэдэг нөхөрч нь бол вефиг байгуулсан өөрөө бараг эцгэн штэ. Тэр нэг анх удаага ингээгүй л тодорхой те. Тэгэхээр энэ дотор тодорхой нэг геополитикийн ч юм уу, улс төрийн ч гэдэг юм уу том зүйл болсон байж магадгүй. Тэгээ мань нэрийг зайлуулсан байж магадгүй гэж яриад байгаа юм билээ. Тэгээд хамгийн сонирхолтой нь хэрвээ зүгээр ингээд хүндэтгэлтэй байдлаар тэтгэвртэн гаргасан бол тэр хүн чинь ямар нэгэн байдлаар хүндэтгүй тийм ингээд ирж л байж штэ тий. Тэгсэн чинь одоо байхгүй байгаа байхгүй юу? Тэгэхээр манай хүнийг бүр огт авч хилцгээ болоод ингээд явцсан. Тэгэхээр Klaus Schwab-ыг бол ерөнхийдөө зайлуулсан юм шиг байна. Тэгээд одоо бол энэ Klaus Schwab-ыг зайлсны дараа бол байгууллагын өдөртөх бүтцэд бол өөрчлөлт орсон юм билээ. Одоо Голландын тэр гадаад хэргийн сайд байсан нэг хин гинвэ энэ Бьорги Бренде гэдэг хүн вефийн тэргүүн болсон юм байна. Ерөнхийлөгч бас яа гэж аахгүй. Тэгээд одоо энэ өдөртөх зөвлөл буюу итгэмжлэгдсэн зөвлөх юм уу те. Итгэмжлэгдсэн зөвлөхийнх нь хоёр дарга нь болохоор энэ BlackRock гэж том корпорацийн CEO те Larry Fink тэгээд Roche гэж том корпорацийн диддэр Андре Хофман гэж хоёр хүн одоо энэ албан тушаалыг хэршиж байгаа юм. Тэгээ энэ байгууллагын удирдлагын бүтэц өөрчлөгдсөн. Тэгээ жоохон бодлогод өөрчлөлт орж магадгүй гэсэн ийм хэл одоо яригддаг байгаа юм байна. За тэр Schwab бол арай л даварсан юм аа. Ер нь зүгээр тэр хэрэглээ мэрэглийн ч одоо дүүрч гэж бодоход тэр чинь зүгээр л Harvard дээр л уулзалт хийж байж захтаа сууж захтаа л одоо бахархаж байгаа юм уу, бардамж байгаа юм уу? Одоо манай энэ WEF-ийн залуу глобал лидерүүд угаасаа дэлхийн өнцөг булан бүрт ингээ penetration хийсэн. Дэлхийн засгийн газар болгонд нэвтэрсэн. Тийм нэвтэрсэн гээд бид хүмүүсээ дэлхийн засгийн газар болгоны дотор оролцсон байгаа гэж ярьсан. Тийм. Тэгэж ярьсан одоо аргал тагнуулгуудыгаа оруулсан ч юм уу те. Одоо агентуудыгаа оруулсан гэх юм уу те. Тэгж байгаа юм шиг ярьсан. Арай ч ам хэлээ бол мэдэхгүй ярьж исэн. Тэр нь хүмүүсийн дургу хүргэсэн. Тэр 2030 оны хүндрэлтийн 8 зөвнөл гэдэг шүү дээ. Тэрэн дээр ч одоо хувийн өмц гэж байхгүй байна. Та privacy байхгүй те. Privacy байхгүй, машин унахгүй, мах хідүүлэхгүй гэх те. Тийм. Тэгж арай л томроод байсан. Тэгсэн. Тэгээд реакцлж хагаад хүмүүсийн дургуг хүрээ чинь бас нэг олон нийтийн юу аав шүү дээ. Хандлт аав шүү дээ. Тэр нь одоо энэ байгууллага доторх энэ одоо энэ шилжилт хөдөлгөөнийг Schwab-ыг зайлуулах бас нэг нөлөө болсон байх гэж харж байна. За дараагийн мэдээ рүү орохоо. Гоё энэ дэлхийн эдийн засгийн форум Schwab энэ тэргээ нэлээд сайн удаан ярьлаа. Гоё ч ярьлаа. Ер нь бол залгуулаад мэдээ дуусаагүй байгаа тийм дуусааг байгаа. Одоо залгуулаа орж ирж байгаа. За яг хөө чи ихтэй ярьчих. Би дараа нь үргэлжлүүлж. За WEF мэдээ гэж AI-тай холбоотой юм яах гэж байна. За тэгвэл тэрийгээ шууд ярьчих. За гоо энэ дээр би ингээд ерөнхийдөө ингээд бүгдийг нь би одоо бас ингээд нэг нуршуу яриад байгаад. Зүгээр ингэчиж энэ нөгөө WEF-ийн сая ер нь бол одоо хиймэл оюун ухаан гэдэг чинь бидний амьдралын одоо салшгүй нэг хэсэг болчихлоо шүү дээ. Одоогийн ертөнцийг бол хиймэл оюун ухаангүйгээр төсөөлөхгүй болцсон айл эзэн энэ гэж яриад байгаа бид нар өмнөх дугаар дараа ярьсан. Тэгээд яг энэ Харари гэдэг дээ шүү дээ. Израилийн түүхч одоо Хебрүү их сургуулийн профессор те Ювал Ноа Харари гэдэг те монголчууд бол тэр Sapiens гэдэг номоор нь мэдэх Homo Deus гэдэг хоёр ном байгаа те. Тэр хүн болохоор сая WEF тэр хуралдаанд нэг ихтгэл уншуулсан. Тэр нь бол ерөөдөө за айгүй олон юм ярьсан байна. За би ерөнхийн агуулгыг ярьчих. Ер нь бол юу гэх юм одоо энэ хиймэл оюун ухаан гэдэг бол ингээд ерөнхийдөө ертөнцийг өөрчилнө те. Одоо хуучны тэр эмч багш хуурч гэх мэрэгжлүүд ингээд алга болно те. Тэгээд эдийн засгийн бүтц бүхэлдээ ингээд өөрчлөгдөн. Тэгээд хамгийн гол нь хүн гэдэг гамтны одоо те
хүн байхын утга учир өөрчлөгдөн хүмүүс өөрсдийнхөө оюун ухаанаар одоо бие тааж сэтгэхээсээ илүүтэй хэмэл оюун ухааны зааж өгсөн үгсээр одоо явдаг тийм цаг үе ирж байна те хэмэл оюун ухаан бурхныг орлон шашныг орлон хэмэл оюун ухаан бол одоо ингээд дэлгэх юм бол одоо хязгааргүй баг том гад бурхан боллоо гэсэн баг ийм юмсэн байгаа байхгүй юу. Тэгээд зүгээр эндээс ингээ харангуут за бид нар өнгөрсөн нэвтрүүлгээр энэ тухай хангалттай ярьсан энэ вефийн гол одоо юу гэдэг үзэл сурталч гэдэг юм уу вефийн гол vision чи ерөнхийдөө энэ трансхуманизм гэдэг юм дээр яваад байна гэж байгаа. Трансхуманизм гэж юу юм бэ гэд ярингуут нь за энэ бол соён гэгэрлийн үзэл санаан дээр тулгуурсан тэр нөгөө нэг юм табула раса гэдэг хүний мөн чанар бол хоос цагаан цаас гэдэг нэг юм санаа идэг шүү дээ. Хүнийг бол өөрийнх нь хүн бол сайн муу төрдгөө хүн хүрээлэн буй орчны нөлөөгөөр л ингэж инженерчлэгдэж хүн гэдэг нь өөрийнхөө ухамсар бодол санаатай тэр бүхэн биелэлээ олдог те. Тийм учраас хүнийг инженерчлэх ёстой. Боловсрлоор ч юм уу өөр ийм хүрээлэн байгаа орчныг ингээд тодорхой хэмжээгээр ингэж дахин инженерчлэх байдлаар шинэ хүнийг бүтээн гэсэн ийм санаа өгдөг байхгүй юу. Тэгээ энийг коммунистууд ч гэсэн хуваалцж ирсэн заяа. Одоо жишээлбэл Маогийн тэр арт түмэн бол цагаан цаас түүн дээр юу ч чиж олно гэдэг нэг үг өгдөг штэ. Эн чин тэр соён гэрхсдийн үеийн табулараасаа мөн чанар гэдэг тэр философийн одоо арай нэг өөр маягаар илэрхийлсэн хувилбар байхгүй. Санаа нь Маогийн үг ч гэсэн санаа нь 17-8 дугаар зууны үеийн Европын соён гэгэрхсдийн үзэл санаандаар тулгуурсан үзэл санаа байхгүй юу? Тийм шин социалист. Одоо энэ коммунистуудын шин социалист хүн гэж байгаа. За айрын үзэлтний те шин супер меншн гэдэг нөгөө Ницшегийн үзэл санаа тулгуурсан Хитлерийн супер хүний тухай үзэл санаа эдгээр чи бүгдээрээ тэр шин хүнийг бий болгоно хүрээлэн буй орчноор нь дамжуулаад ингээд хүнийг инженерчлэх те нийгмийн инженерчлэх гэж ярьж байгаа л да. Нийгмийн инженерчлэлээр утоп байгуулна гэсэн юм санаа байхгүй. Социализм, коммунизм те фашизм, нацизм бүгдээрээ ийм санаа. Тэгээ эдгээр нэг юмыг үүсгэдэг нь ерөнхийдөө бурхныг үүсгэдэг, шашныг үүсгэдэг, ёс зүг бол ийм объектив энтер гэж үздэг те. Энэгээрээ өөр хоорондоо адилхан. Тэгээ трансхуманизм гэдэг бол энэний л үргэлжлэл байна л да. Тэгээ яаж юм тэгэхээр энэ Homo sapiens гэдэг ингээ номыг ингээд унших юм бол шүү дээ. Хүн төрлөختөн ер нь бол ингээ байгалыг ялж ирсэн хүн төрлөختний ялтын түүх гэж байгаа байхгүй хичнээн юм биологийн хувьд сул дорой амтан болж хүн төрлөختөн бол дандаа ингээд баагаар хөгжиж дэвжил нөгөө прогрессив гэдэг өнгөрсөн дугаар дээр ирсэн ингээд дэвжиж ингэж явсаар гад байгалыг ингээд ялсаар ирсэн одоо хүн төрлөختөн одоо эцсийн ялтаа байгуулахын өмнөх мөчөд ирж гин гэсэн тийм байдалтай тустай Homo Deus гэдэг нь юу гэхээр Deus гэдэг нь одоо латинаар бурхан хүн бол өөрийн хил хязгаараа давна. Тэгээд хүн бурхны хэмжээнд очно гэсэн ийм санаа байхгүй юу. Одоо нөгөө Библиэлд ирдэг хүмүүс нөгөө Бабелийн тааврыг тэг Бабелийн санхүүгийг байгуулах гад бурханд хүрэн бурхнаас агуу болно гэдэг хүний pride гэдэг юм юу өчтэй. Тэгээ энэ нь яаж ийм хүмүүсийг бий болгох юм бэ гэдэг. Тэнгүүд гэж байгаа. Генетик инженерчлэл гэж байгаа заяа. Драг гэж одоо элдв янзын им бэлтэнэлтэй. За тэгээд химэл оюун ухаан гэж байна. Тэ хүний тархин чип суулгаж гэдэг юм уу. Тэгээ хүний ерөнхийдөө генетикийн хувьд засварлаад оюун ухааны одоо серверт холбоотч гэдэг юм кибернетик одоо киборг гэдэг лөө. Үгүй англиар сайборг тэ орсоор киборг тэ ийм киборг маягийн хүн бий болгоод энэ хүн бол одоо энэ хуучин байгаль тэ бидэнд ингээ өгсөн хүний сурт болох өвчин зовлон үхэл хагцдыг ялан дийлэн тэгээд оюун ухаан хязгааргүй болно гэсэн ийм хүнийг бий болгох ийм утоп мөрөөдлийн тухай ном багхгүй. Тэгээд трансхуманизм гэдгээр энэ ноол одоо тэ энэ Харари бол их алдартай. Энэ одоо хүний бичсэн энэ ном чи веб хэмжээхэн vision гэж харж байгаа байхгүй. Тэгээ энэ vision болохоор Клаус Швабгийн сайн нэг яригддаг нөхөр чи өөрөө аж үйлдвэрчлэлтийн 4-р хувьсгал гэдэг ном бичсэн. Тэрэндээ яг энэ санаануудаа хэрэгжүүлэх тухай бичсэн байхгүй. Тэгээ энийг болохоор одоо Америкт барууны үзэлтэй консерватив тэгээ за тэгээ шашны хүмүүс бол асар их буруутсаж чинь шүүмжилж чинь тэ. Энэ бол ерөөсө хүн байхын утга учирыг үгүй их тухай санаа нь. Энэ ерөөсөө ёс суртахуун гэдэг зүйлийг ерөөсө мартагнуулсан байна. А дээрэс нь энэ бол одоо хүний pride хэмжээ хязгааргүй одоо босны илэрхийлэл байна. Зарим энэ нийгмийн одоо энэ юу гэдэг дэлхийн элитэд гэдэг хүмүүс чинь бүр
бодит байдлаас бүр хитрхи хордоод явчлаа гэж юм. Гэх маягаар ингээд шүүмжилж байна. Тэгээ ер нь бол зүгээр энэ санааг харуул эдгэрч бас нэг коммунистууд нэг утоп нэг юм газ шаргалтай диважин байгуулах гэдээсэн. Яг тэрэн шиг одоо бүр үхэл өвчин зовлон үгүй байсан. Тим диважин байгуулах тийм шин зорилтыг энэ веб гэдэг байгууллага тавьдсан байна. Тэгээ энийгээ хүн төрөлхтөнд хүчээр тулах гэж байгаа юм байна. Яахаараа одоо энэ глобал элитүүд хүн төрөлхтний хөв заяаг ингээ урдчлаад тодорхойлцсон байдیں۔ Би бол одоо хувьдаа өөрийгөө ийм супер хүн болохыг бол хүсэхгүй байна. Би бол одоо юу гэдэг хэвийн байгалийн процессороор хөгшрөөдгийг ухмаар байна. Тэгээ утга учиртай амьдрал гэдэг чинь тэрний хэлдэг шүү дээ. Тэгэхээр миний бодлоор бол энэ ерөөсөө хүнийг хүн биш болох, хүнийг үгүй их тухайд асуудал байхгүй. Хүн хизээч бурхан болж чадахгүй заяа. Тэрний бүр айл хэзээний одоо хүн хизээч төгс нийгмийг байгуулж чадахгүй. Айл 1500 жилийн өмнө Августин бурхны хот гэдэг номон дээр утоп хизээч боломжгүй гэдэг бичсэн. Энийг өнөөгийн хүн төрөлхтөн одоо хүртэл ойлгохгүй байна. Жохон технологийн дэвшилтэй болоод жохон мөнгөтэй материалын амьдралын сайжрал, жохон шинжлэх ухаан хөгжингүүт хүн өөрийгөө бурхны хэмжээнд хүртэл авч үзэж байгаагийн тэр том ийм том прайд юм ийм бардамнал хүн төрөлхтнийг бол харанхуй одоо юу гэдэг харанхуй руу хөтлөнө гэж би бол хөвдөө үзэж байна. Тэгэд өнөөгийн энэ социалистуудын цаашдны одоо юу гэх юм хүн төрөлхтний ирээдүйг харж байгаа вижн нэг иймэрхүү байна да гэсэн үгнээс энэ мэдээг бэлтгэлээ. Сонирхолтой. Саяны тэр AI мэдээ бол тий. Айх тэр ярьлаа ш. Тосол дугаарч бас нэг юм хэлбэргүй тий. Тэгсэн. За дараагийн мэдээ уг нь одоо энэ Европын холбоотой мэдээг одоо 7 хоног болгоо аммааргүй байгаад идэг. Гэхдээ үнэхээр одоо авахаас өөр аргагүй байдалд хүрэж байгаа байхгүй энэ Англи Европын холбоо гэж хоёр нэг үлийн үүртэй юмнууд энд байгаад гэх шиг байна тий. За Европын холбоотой дараагийн мэдээ холбогдож. Тэрийг ог ярих уу би ярих уу? За юу яасан? Сая 1-р сарын 26-ны өдөр гэж яах шиг байна. Энэ Европын холбоо Оросоос газ байгалийн хий авахаа гэд хориглолоо. Одоо 27 оны ихэнд юм уу 26 оны төгсгөл гэхэд ямар ч байсан энэ тийм үе шаттайгаар багаар багасгаж хагаад 27 оны ихэн гэхэд бол ер нь бүгдийн 100% Европын холбоо бол Европын улсууд энэ Оросын байгалийн хийнээс хамааралгүй болох хэрэгтэй гэж байгаа байхгүй. Эн чинь бол эдийн засгийн suicide гэдэг одоо юу амиа хорлолт гэдэг нөө Словакийн ерөнхий сайд энэ төр чинь Роберт Фико эсэргүүцээд байгаа. Сая бид нар хүртэл ярьлаа шүү дээ тийм Мерц хүртэл энэ Европын холбоо чинь дэлхийн одоо энэ эдийн засгт төрийн оролцооны бүр ингээд одоо мангас болчлоо гэж яриад дахиад одоо ингээ энэ яриаг баталж байгаа юм шиг хөгийн юм болоод өнгөрлөөлтөө энэ тал дээр одоо за яг юу юм одоо энэ Словак Унгар хоёр эсэргүүцсэн билээ. Тэгэд яг ер нь эдгээр цаашдынхаа одоо Европын холбооны төлөвлөгөөс болохоор энэ шингэрүүлсэн хий эсвэл энэ пайпаар ирдэг газ эдэр биш үү те. Тэгээ хий хоолгоор энэ газ эдрийг бол ерөнхийдөө Оросоос аль алины 2027 оны эцэхэд ер нь авахаа бараг за арай 100% биш маа гэдэг ерөнхийдөө нэлээд хязгаарлах юм шиг байлаа. Тэгэд энэ нэг одоо тэрнийг орлуулах бүтээгдэхүүн нь юу гэх юм бол одоо юу гэх юм Америкээс ч юм уу Катараас ч юм уу хими авъя гэсэн ийм яриад байгаа байлаа л да. Тэгэхээр яг хөө зөөр ингээд сонсгоод эн чинь баруун Европын улсуудад харьцангуй одоо ингээд юу гэдэг тэндээ төрөлжүүлээд одоо бусад улсуудаас одоо жишээлбэл орлуулах хувилбаруудыг авчиж чадчихсан зүүн Европ хамгийн хохирно гэдэг байгаа байхгүй. Тэгээд энэ Унгар одоо юу гэх юм Словак хоёр чинь эсэргүүцээд тэгээд одоо юу гэх юм манай улс бид нар хамгийн их хохирноо. Энэ бол эдийн засгийн хувьд одоо амиа орд. Тийм учраас одоо энэ Европын холбоотой энэ асуудал бол зарга хийн, хуулийн дагуу арга хэмжээ аавна, шүүхтнэ гэсэн тийм мэдээлэл гаргасан байлаа. Би ягаад энийг ярьж байхаар зүгээр энэ одоо энэ Европын холбооч яг саяын тэр ВЭФ-ийн бүх ажендаг мөрддөг. Тэгээ хамгийн ихэнд одоо юу гэдэг одоо ВЭФ-ийн туршилтын тулаа болоод байгаа газар чи Европ шүү дээ. Тэгээ өнөөдөр яг энэ 2026 оны байдлаар юм уу одоо 2025 оны одоо дотоодын нийт бүтээгдэхүүнээр ингээд тооцсон бол Европ дэлхийн дотоодын нийт бүтээгдэхүүний 14%-ийг эзэлдэг болсон байна. А 8 жилийн өмнө 21% байсан байна. Одоо Аз асар их хурдтай томорсон байна. Европ буурсан байна. Тэгээ Америк одоо эдийн засгийн одоо юу гэдэг агссан байна. Тэгээд ерөнхийдөө 2008 он гэдэг чинь Европын холбооны бүх улсууд нийлээд Америкийн нэгдсэн улстай яг эдийн одоо юу гэдэг те дотоодын нийт
бүтээгдэхүүнээр ижлэхэн байсан байгаа байхгүй юу. Тэгсэн тэрнээс хойш одоо хэдэн жил өнгөрсөн тий. Тэг 18 жил өнгөрсөн байхад Европын эдийн засаг яг тэр жигтэй гацаад стагнацд ороод Америкийг 2 дахин томорцсон байгаа байхгүй. Яг Америкт тодорхой хэмжээний эдийн засгийн хөлсрөл өдр байгаа л багтдаг. Америкийн эдийн засаг бол тогтвортой өссөн байна тий. Европ 2008 оноос хойш ерөөсөө өсөөгүй байна. Энэ эдийн засгт төрийн оролцоо хит их орцсонтой холбоотой. Тэгээд регуляц их орцсон, татвар их орцсон. Тэгээд дээрэс нь одоо юу гэх одоо энэ Оростой ч гэдэм үү гадаад худалдаа бодлоо. Тийм ер нь ажиллаж хийх хүн байхгүй болсон. Тийм болсон. Тэгээ ер нь бол Европч өөрөөгөө одоо ногоон орчин хүчний бодлого гэж хэлвэл Герман гэдэл өөрөөгөө хэлвэл юу гэх цөмийн эрчим хүчний станцуудаа унтраачдаг ч юм уу аж үйлдвэрчлэлтэй байхгүй болгож ийн гэж яриад байгаа байхгүй. Одоо манай улсын одоо ядуу иргэд одоо ийм ядуух манай улсын иргэд ч одоо хэрвээ аж үйлдвэрчдэг бол одоо бүүн жаргал гэж ингээд мөрөөддөг те. Гэтэл тэр аль хизээний 19-р зууны төгсгөл үед аж үйлдвэрчсэн тэр том Герман гэдэг бол сайн дураараа одоо өөрсдийнхөө аж үйлдвэрчлэлтийг үгүй хийж ийн гэж боддог. Тэгэхээр орчин үеийн философи ер нь ямар иррационал юм руу хүмүүсийг авч тавиад байгаа юм бэ гэдэг л энэ чинь их том жишээ юм да тий. Тийм нөгөө Германы одоо Европын холбооны толгойч юм бол Герман шүү дээ. Герман, Франц гэж хоёр яригддаг байсан боловч Франц бол аль хэдийн ер нь бол зайгаа тавиад өгсөн хүчрхэг байгаа болсон ганц Германы нуруунд дээр тогтчихсэн. Тэгсэн чинь нөгөө Герман асар урдцтайгаар амиа хорлоод ирсэн Меркелийн үеэс Меркель бол ерөөсө ганцаараа тэгж Германы эдийн засгийг сүрүүлсэн хүн бол биш ээ. Тэг Меркелийн ард чинь бүтэн тийм тогтолцоо эстаблишмент ажиллаж байгаа шүү дээ тий. Тэгээ энэ дээр бол одоо энэ Оросын хийг авахгүй хоригдж байгаа нэг одоо гол юм одоо хэлэхэд дайны цаг үү. Тэр даймаа яг одоо энэ шинэ бизнесмэнүүдийг биш үү одоо Оростой гэрээ хийцэн одоо шингэрүүлсэн хийж байдаг юм уу те авахаар хийцэн гэрээ хийцэн компаниудыг бол шууд наатахаа одоо терминейт гэрээгээ цуцал гэж байгаа байхгүй. Эн чинь бол яг л бусад нөгөө нэг урд нь бизнесмэнүүд тулгаж исэн бодлого нь юусоо үргэлжлээ явж байгаа. Тэр бизнесмэнийг одоо юу хийх, хинтээ худалдаа хийхийг нь бол түр мэддэг. Одоо эн чинь яг л нөгөө нэг Хитлерийн эдийн засгийн бодлоготой ер нь нэг ялгаа байхгүй байхгүй. Хитлер чинь бол тодорхой том компаниудыг үлдээж ягаад эдийн засгийг капиталшилж ягаад тулгадаг байсан. Одоо Европын холбоос яг адилхан байхгүй. Энэ хоёр чинь бол ерөөсөө нэг зоосны хоёр тал гэдгийг хүмүүст ойлгуулмаар байгаа. Чи наад гэрээгээ цуцал, чиний тэр наад хувийн өмч гэдэг чинь нөө өмчийн тий хамгаалт гэдэг чинь бол хамаа байхгүй. Тэр гэрээний хүчинтэй нөхцөл чинь хамаа байхгүй. Түр хэлсэн л бол чи бидний үгэнд орох ёстой гэдэг юм чи яг энэ дэр яригдчихлаа байгаа юм л та. Тэгээд энэ дайныхаа нөхцөл байдлыг ч ер нь улам хөндрүүлэх шинжтэй байна те. Ер нь дайны зогсоох гэдэг юм уу, үргэлжлүүлэх гэдэг юм уу. Тэгээд энэ сая Словак, Унгар хоёрын хүчтэй эсэргүүцэл гэдгсэн. Тэгээд тэр сая хасар ярьлаа шүү дээ. Тэр чи одоо юу гэдгийг Арабаас ч юм уу Америкаас татах чинь дэд үтцийн хувьд асар том зардалтай гинэ. Тэгээ одоо баг жил тутам гэсэн би буруугаар 500 сая одоо еврогийн алдагдaltaй гэж байгаа байхгүй юу. Франц, Герман эднэр бол өөрсдөө бол одоо хийн одоо тодорхой хэмжээний нэг юм нөөц их усүрүүтэй болцсон юм байна. Тэгээ одоо өөрсдөө болцоод ингээд зүүн Европуудаа ингээд зүгээр цаазын давтан дээр явж байгаа. Голонд өөрсдөө болцоод өөрсдөө байгаа ямиг одоо унгаах гэдэг нь. Тэр нь яг хідэн том компаниг л үлдээн ойлгомжтой. Тэгэл бус жижиг сум бизнесийг бол шууд нурууг нь авч явахгүй. Энд чи би өнгөрсөн жил мэдээ харж ирсэн. Оны өмнө нөгөө Германы бас нэг худалдаа аж үйлдвэрийн танхим гэж байгаа шүү дээ, тий. Тэрний судалгаагаар ингээд уншиж хахад Германы ер нь бизнесүүд бол ташраараа дампуурж байна. Яагаад гэсэн чи эрчим хүчний үн бүр ингээд skyrocket гэж бүр ингээд айхтар пуужинсан юм шиг өссөн гэдэг байгаа байхгүй. Эн чинь бол ерөөсөө л ногоон социалист одоо энэ бодлогын одоо үр дагавар шүү дээ. Тий. Иймэрхүү юм байна. Тэгээд энэ социализмын золиос бол Европ болоод дуусчих шиг байна те. Тэгээд одоо орыг нь бол одоо Аз ТV, Америк ТV аль аль нь л тэгэл ийзлэж явах шиг байна. Ер нь миний санаж байгаагаар бол 1990 оны үед дэлхийн 100 билүү топ корпорациудын 30 илүү 40 жилүү за би тоог нь андуурсан боцоо Европын компаниуд байсан зэ. Одоо ерөөсөө тийм компаниуд бараг 10 хүрэхгүй орсон байна гэсэн нэг тийм би нэг юм уншижсэн харж ирсэн тийм. Тэгэхээр одоо энэ Европын өрсөлдөх чадвар бол ерөөсөө байхгүй болсон. Одоо Volkswagen нөгөө BMW гэж үйлдвэрүүдээ маш ихээр хааж байгаа шүү дээ. Одоо наад бодлого чи хор уршгаар Volkswagen, Benz, BMW эднэр чи ерөөсөө үйлдвэрүүдээ зөндөө хааж байгаа. Тэгээд уналтанд орж ийн. Тэгээд энэний дагаад мэдээж эдийн засгийн өсөлт багасна, ажилгүйдэл нэмэгдэнэ.
Тэгэл ингээд сүрж байна. Соёлын хувьд бол тэгэл нөгөө би түрүү тий цагаач магаа тэгэл нэг хідэн жагсаал цуглаан хийсэн. Одоо баг айрамчгүй нэг гомо жагсаал ингээд хийсэн. Тэгэл нэг сарда 800 еврогийн тэтгэмж авдаг юм галзуучуд л болчихлоо шүү дээ. Тэгээд одоо энэ Оростой байлна гэдэг байгаа шүү дээ над чиг гэдэг. Тэгээд дараагийн мэдээ бол яг энэтэй холбоотой. Сая Орос, Украины дайн тэгээд Европ гэснээс ер нь бол Украиныг бол Европт одоо бараг 2 дахь том айрамтай улс гэж байсан л гэж ярьдсан билээ. Тэгээ одоо Оростой байлаа тэр айрам нь одоо бараг хүн хүчний хорогдолд ороод бадарч ах шиг. Тэгээд Европчууд ч одоо өөрсдөө Америкийн дэмжлэггүйсэн ч гэсэн Европын айрам бий болгоно. Тэр байтугай эмгтээчүүдийг цэрэг татах хэвээр. Тэгээд энэ Оросын эсрэг бол одоо юу гэдэг энэ батлан хамгаалахын зардлаа асар их хэмжээгээр нэмэгдүүлээд тэгээ ер нь бол Европ бий даасан байдлаар бол одоо ингээд өөрсдөө батлан хамгаална гэж ингэж яриад байгаа байхгүй юу? Европын нэгдсэн Тийм Европын нэгдсэн айрам. Дээрээс нь ер нь бол энэ санаачлах нь Европын одоо федералны улс байгуулах санаачлах энэ төр гэж ингэж шүүмжилдэг. Европын холбоо ч одоо ер нь бол тусгаар улсуудынхаа өмнөөс бүх зүйлийг шийддэг нэг хитгэн тийм бюрократууд байдаг шүү дээ. Европын комисс гэдэг. Өөрсдөө ямар ч сонгогдоогүй. Тэгээ өөртөө ямар ч сонгогдоогүй. Ер нь тэр ВЭФ ч юм уу энэ Евро комисс ч гэдэг юм уу эдгээр чинь бол өөртөө нэг юм технократ гэдэг технологи шүтдэг тэгээ энэ технологийн тусламжтайгаар хүн төрөлхтний амьдралыг ингэж зохицуулна. Тэгээ хэн одоо энэ хүмүүсийг удирдах одоо ёстой гэдэг нэг юм тодорхой экспертүүд байх хэрэгтэй шинжлэх ухаан технологид нэвтэрсэн тийм экспертүүд байх хэрэгтэй. Тэгээ ер нь альва нэг энэ нийгмийн ч гэдэг юм уу хүний ч юм уу зовлон бэрхшээл асуудлууд чинь дандаа нэг юм техникал шинжтэй асуудлууд гэж хардаг. Тэгээ техникал асуудлыг шийдвэрлэхийн тулд дандаа technical solution байх хэрэгтэй жоохон шийдэл байх хэрэгтэй. Тэгээд өөрөөр хэлбэл энийг эдийн засгийг ингэж үздэг гэдгээр эдгээр чи яг нэг технократ шинжтэй. Технократ шинжтэй эдийн засаг өөрөөр хэлбэл нэг 2500 жилийн өмнө нэг Платоны бүгд найрамдах ёс гэдэг бүтээл дээр гардаг гэсэн нэг философч хаад гэдэг шүү дээ. Хүн төрөлхтний нэг хэсэг нь илүү ухаантай, илүү мэдлэгтэй. Тэд нар ингээд юм технологийн одоо шидэд нэвтэрсэн. Энэ хүмүүс бусдыгаа захиран одоо юу гэдэг зааварлаж ингээд өдөртөн чиглүүлж төвлөрсөн төлөвлөгөөт байлдаар амьдруулна гэсэн ийм философи зөнгөрцөн байх шиг байна. Тэгээ зүгээр миний санахаар түрүүн би нэг юм дуртага мартчихж яг одоо энэ сэтгэлгээний нэг илэрл бол тэр Хараригийн 2 энэ Homo Deus гэдэг номоо бичсний дараа 2016-аас 17 онд ярьж хэлжсэн лекцүүдийн нэг бичлэгийг YouTube-д аваад тавьсан байсан байхгүй. За одоо ингээд AI гараад ирлээ те. Химэл оюухан гараад ирлээ. Технологи асар их төвшөнд ингээд хөгжчихлөө. Ихэнх хүмүүсийн хэрэгцээ гэдэг юм одоо байхгүй болчлоо. Хүний амь одоо юу гэнтэй дийлэн хүмүүс бол хэрэгцээ хүмүүс. Яг бол энэ хүмүүс ямар нэгэн тийм ур чадвар мадар байхгүй. Эдгээрээс илүү химэл оюун ухаан илүү тэр ажилт албыг одоо илүү сайн гүйцэтгэж чадна гэдэг. Тэгээ энэ хүмүүсийн асуудал гэдэг асар юм том проблем болчихлоо. Эднийг одоо ингээ яаж шийдвэрлэхээ гэвэл одоо миний л хувьд гэж байгаа. Хараа гэдэг жоохгүй. Хар тамхи ба компьютер тоглоно гэж байгаа. Ийм зүг одоо энэ хар тамхи ба компьютераар дамжуулаад илүүдл хүмүүсийн асуудыг шийдвэрлэнэ гэж ярьж байгаа. Энд чинь өөрөө цаанаа энэ Европын холбоочтмын дэлхийн элитүүдтэй ВЭФ эдгээр ер нь хүмүүс бидрийг ингэж хардаг болсон байна. Тэгээ эдний нөгөө яриад байдаг ардчлал энэ төр гэдэг санаа чинь байхгүй болсон байна. Ардчлал гэдэг чинь одоо доороосоо дээшээгээ төлөөллийн засаг төр байх тухай санаа болохоос дээрээсээ бүгдийг өдөртөн цохон байгуулад хідэн хүн байх юм, юу идэх юм, ямар хувцас өмсөх юм, машин унж болох юм уу, онгоцоор нисэж болох юм уу? Энэ асуудлуудыг одоо хідэн илийч шийдвэрлэх тухай санаа биш шүү дээ. Тэр нэг аимшигтай эдгээр өөрсдөө энэ ярьж байгаа те энэ хүмүүс тулгаад байгаа энэ ёс суртахууны их муу юу гэх юм одоо энэ албадлага хязгаарч өөрсдөө одоо хэрэгжүүлдэг. Одоо ч л уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой нэг том коп ч гэдэг юм уу ингээд хурал олонгууд гадна те Ж төлөвлөртэй онгоцууд нэг 1500 2000-аар игэнсэн байж идэг. Сая жил тэр ВЭФ-ийн 2026 оны хурал дээр 0 одоо тэгэл уур амьсгалын өөрчлөлт ярьж байгаа юм бүртлээ. Нүр Ж төлөвлөртэй онгоцлоо шүү дээ. Өөртөө ингээд дэлхийг тойрол Ж төлөвлөртэй онгоцсон гэж хэрэглээд явдсан бүртлээ. Мань митиг болохоор мах хэдүүлэхгүй. Машин бариулахгүй өөрт хэдүүлнэ гэж байгаа байхгүй. Тэгэхээр дэлхийн элитүүдийн эго бүр байхгүй болсон байна. Тэгэд хэдүүлээ одоо энэ дэлхийн элитүүдийн тухай сайн мэдж авъя. Орчин үеийн социализмыг ойлгомоор айл хизээний тэр байхгүй орцсон үхсэн тэ
сүрцэн мөхцөн зөвлөлт бод улсын буршин дээр одоо ингээд бүжиглэхээ болий. Одоо сэдэн болгоотой тэмцэхээсээ илүүтэй орчин үеийн социалистууд тэмцсмээр энэ өөрсдийнхөө үзэл санаа энэ мэдлэг мэдээлэл нэвтэрмээр байна гэж би хэлэх гэдэг. Тийм шүү дээ. За дараагийн мэдээ энтэй холбоотой. НАТОгийн одоо чиф гэх юм уу те одоо юу гэх юм Монголоор хэлж чинь. Тэр чинь дахиад үргэлжлүүлэхгүй байсан юм уу? Энэ дээр чинь одоо батлан хамгаалах асуудал дээр нөгөө энэ Европын холбоо НАТО хоёр ч бас асуудалтай байгаа шүү дээ тийм. Тэр мэдэн дээр л харин ярьчаад энэ сэдвээ ер нь одоо энэ Европ болон энэ дэлхийн эдийн засгийн форум Европын холбоотой сэдвийг хаач хийж бодоод байхгүй юу. За нөгөө Марк Рюте биш шүү дээ. Нөгөө General Secretary байсан НАТОгийн одоо юу гэх юм тэр чи монголоор юу гэлээ. За ямар ч тэр ерөнхий нарийн бичгийн дарга тэр нөхөр чинь Европ дангаараа эсвэл Европын холбоо өөрсдөө хамгаалж чадахгүй. Заавал Америкийн тусламж шаардлагатай. 2035 он гэхэд энэ Европын улс орнуудын Европын холбооны улс орнуудын одоо улс орнууд цэргийн зардлаа дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ 5% хүргэлээч ч ихсэн хамгаалж чадахгүй гэдэг байгаа байхгүй. Тэгсэн чинь нөгөө нэг реакц гарч байгаа Европын холбоо талаас. 10% байх. Наацхан 10% байх хэрэгтэй. Одоо 10% болох юм бол асар их зардал гэдэг юм тий. Тэгээд угаасаа одоо нэг талаасаа энэ аж үйлдвэржүүлэлтийг эсэргүүцээд байгаа хүмүүс те яаж ч утсаа одоо ингэж зэвсэг хийх бүр те ялангуяа одоо зэвсэг хийхэд бол одоо эсэргүүцчил тараа гэж. Одоо Европ яаж ч утсаа Оростой байлдаа дийлэхгүй байхгүй. Одоо бид нар ингэж хэлчихээр одоо Оросын тураад болох уу? Гэхдээ яг зүгээр юу? Европ одоо юу гэдэг зүгээр уламжлалт дайн гэдэг шүү дээ. Одоо юу гэдэг Европ ч том шүү дээ. Бас олон том улсууд байгаа. Гэхдээ яг гэхдээ зүгээр ингээд яг ингээд ярингууд Европчууд өөрсдөө ингэ шүүмжлээд байна. Манай залуучууд модон 0 бийц чадхаа болцоо. Юу байлдаа хийх гэд. Тэр яг үнэн бах. Европ хүмүүс бол одоо айгүй сул дор болцоо. Тийм Украинчууд бол өөр байхгүй юу? Украинчууд ч гэдэг юм уу, Беларусь, Оросууд бол арай өөр нөхцөл. Европчууд бол модон 0 сууж чадхаа болцсон. Паланта Жордонд л бийцтэй. Ерөөсө хамгийн бие амрыг хараад байдаг. Одоо тэгэл зүгээр мингээ харж хахад нэг араб гарч би бүр бичдэг үзчихсэн. 6-7 Европ золог зодчихжээ. Дөрвөгч одоо нөгөө нэг хар гарч ирээд тэгэхэд тэр залуучууд одоо юу гэдэг цэрэгт явна гэдэг бол мөрөөдөл واخгүй юу? Цэрэгт явлаа гэхэд баг бэлтгэл хийж явахдаа бахардаад өгчин. Тийм болцсон. Тэгэхээр энэ Европын зүгээр айран байгууллагад Оростой байлна гэдэг бол мөрөөдөл. За яг хөө тэр элдвэнзийн технологи гэдэг нь байдаг л баг. Гэхдээ хамгийн нэг хэцүү юм нь юу гэхээр за яг ингэж үсэх юм бол Европч нэм асар жижигхэн газар нутаг дээр асар шивүүр суурьшсан им хүн ам те. Дээрээс нь өөртөө ямар нэгэн тийм байгалийн нөөц гэж юм байхгүй. Тэгээ тоон ч гэсэн цөөхөн шүү. Цөөхөн тий. Яг хоо Америк 450 сая л гэдэг л дээ тий. Тэгээ яг хоо Европын бүгд нэг. тэгээ нөөц байхгүй. Дээрээс нь газар нутаг байхгүй. Тэгээ өөрөөр хэлбэл Европ твчээ яг нэг нүгөө дэлхийн 2 дугаар дайны дараагаас одоо нөгөө анх их гүрнүүч Европт байсан бол 2 дугаар дайны дараа Америкийн васаал болсон их Британи, Франц эдгээр чи одоо жишээлбэл Герман эдгээр чи нөгөө колониа алдаад их гүрний статус алдсан байхгүй. Тэр бол одоо Европын хамгийн хэцүү нь юу гэвэл энэ газар зүүн байрлал гэдэг юм өөрөө тэр их гүрэн байх, бүс нутгийн хэмжээний regional power эсвэл super power гэх мэтээ асуудал асар өндөр нөлөөлдөг. Европын газар зүүн байрлал нь Европ, Японы ч гэдэг юм уу. Эсвэл одоо Солонгосын ч гэдэг юм уу. Иймэрхүү одоо ер нь ихэнх улсуудын газар зүүн байрлал нь Европыг их гүрэн байх болцоо байхгүй болгоцсон байхгүй аль хэзээ. Тэгэхээр Европ өнөөдөр Америкийн ерөөсө хөдөлснөр явдаг улс байсан. Сая одоо Америкийн бодлого өөрчлөгдөж байгаа шүү байна. Тэгээ Трамп одоо буучил зүүнтнүүд демократууд гарч ирээд буцаад нийлээд энэ бодлогоо өөрчлүүлээд явахыг үүсэх аргагүй. Гэхдээ Америкт жишээлбэл одоо нэг хэсэг л одоо Republican ч юм уу, Neocon ч гэдэг юм уу те бас нэг улс төрийн establishment-ийн нэг хэсэг одоо юу гэдэг нэг одоо энэ улс төрийн establishment-ийн нэг хэсэг нь ямар ч гэсэн Европыг байнга одоо дэмжиж тэтгэж ивент тэтгэж ингэж явахаас залхацсан байна. Америкийн дотоод иргэд тэрнээс бүр залхацсан байна. Америк ер нь Европыг илүү зардал гэж хардаг болсон байна гэж сүүлийн үед яриад байгаа байхгүй. Тэгэхээр Европ Оростой үзэлцэхгүй. Ер нь дэлхийд яг ингээд газар зүүн байрлалаар нь те ингээд үзэх юм бол их гүрэн байх статустай урхан улс байдгийг гэсэн. Оросын холбооны улс, Америкийн нэгдсэн улс бүгд найрамд хятад ард улс гурав. Энэ гурал их цэрэг зэвсгийн
одоо юу гэдэг military industrial complex гэдэг чинь цэрэг хажуулдрын комплекстэй байж чадах цорын ганц 3 ус гэж байгаа байхгүй. Энэ 3 ус л дэлхийг ямар нэг байдлаар одоо юу гэдэг бус нутгийн биш те бус нутгийн биш супер паверын хэмжээнд өрсөлдөж чадах 3 ус гэж байгаа. Оросын хамгийн том харин энэ дундаа Оросын хамгийн том сул тал нь юу гэвэл Орос эдийн засаг нь яг эдийн засаг цөөн хүн амтай гэдэг л асуудал нь гол асуудал нь болчиход байна. За нэгдүгürt газар нутаг хүн амын тоо тэгээ эдийн засаг тэгээ байгалийн нөөц шүү дээ тий. Тэгээ энэ гурваараа бол уусаа энэ Америк, Хятад, Орос гурав бол тасархаа тэргүүлэгч. Тийм байна. За сүүлийн энэ мэдээ сүүлийн чи яг би нэг 2 мэдээ бичсэн тийм нэгийг нь одоо уншаад уншиж байгаа юм. Одоо хийх юм чи яриад за. Тий. За одоо юу яасан сая энэ 7 хоногт нөө Афганистаны талибанчууд боолчлыг нутаг дээрээ дахин нэвтрүүллээ. Ер нь бол нэвтрүүллээ. Одоо ингэдэг юм байна. Энэ хүн амыг 4 хэсэгт хувааж агаад одоо сколерууд эрдэмтэд тэр нь одоо хамгийн дээд. Тэгээд язгууртнууд. Тэгээд дундч давхаргийнхан тэгээд доод зиндааныхан гэж байгаа байхгүй. Тэгээ одоо энэ доод зиндааных нь бодоолно гэд юу болно? Боол болоод явны энийг одоо өөрсдийнх нь хэлээр тийм гулам гэж нэрлэдэг. Тий одоо энэ дээр чинь яригдж байгаа зүйл нь Афганч нэг хэцүү юм тэр нэг гомо секс залуу хүүхдүүд одоо тулгадаг те нэг баача базын юу те нэг тийм нэг ёс үйдэг штэ те жоохон хүүхдүүдийг урдаа бүжиглүүлдэг. Тэр чинь бол энэ дээр айгуу тийм ингэж хоршдог юм байна л да. Би нэг ингээд юм уншиж хахад хамгийн нийгмийн доод зиндааны хүүхдүүдийг тэгж нөө өөрийнхөө бүжиглэгч өвгөн болгож жагаад гусдаг. Одоо гусдаг нэг бэлгийн харилцаанд орд хүчээр ордог гэсэн үг шээ те. Одоо тэр нь эргээд сэргэх албан ёстой тэр нэг хуулийн толгуур болж өгч гин гэсэн юм уншлаа үнэн ч юм уу хулаач юм. Гэтэ үнэн байх магадaltaй л та. Тэгээд ингэж юм. Бас дээрэс нь нэг юм болсон. Эн чинь нөгөө юу Исламын шашин чинь бас олон урсгалтай шүү дээ тий. Тэрнийхээ нэг урсгал нь Ханафи урсгал гэж байт юм байна. Ханафигийн сургууль гэх юм уу. Энэ урсгалынхныг зөвхөн муслимууд, жинхэнэ муслимууд гэж хүлээн зөвшөөрөөд бусдыг нь heretic-үүд гэдэг тоодог юм. Тэгэхээр бас тийм тэгс үзэлтнүүд гэж зарлахаар тогтсон байна. Иймэрхүү энэ афганууд гэж нэр одоо энэ исламын шашны нөлөө гэж одоо ямар ч заваа юм бэ тий одоо юу гэх Европыг Исламч одоо LGBT гей мэй хүмүүсийг үздэггүй гэдэг штеп. Ерөнхийдөө яг тэр исламын шариатын өгөлөр бол ижил үснэ харилцаг бол бараг үхлийн ялтай гэмтэр гэж тооцдог штеп. Тэгсэн бүртлөө ингээд яг нийгэмд нь ч гэдэг юм уу одоо нөгөө энэ яг бодит амьдралд нь штеп. Гей харилцаа бол бүр дээд зэргийн одоо өндөр түвшинд нэвтэрсэн байт юм бэл. Яг тэгэхээр ер нь бол ихэнх ирчүүдэд нь одоо ч л Афган мэтийн уусад бол ихэнх ирчүүдэд нь эмгтэн хүн олддог гэж байгаа байхгүй. Тэгээ зүгээр манай найз цэрэгт надтай цугээс манай найз Афган нэлээд хэдэн залуучууд өөрөг гүйцэтгсэн. Тэгээ манай нэг найз ирж ирсэн. Яваад ингээ оронгоо Монгол хүүхэн мөхнүүд ингээ цэрэг хүүхэн мөхнүүд ингээ яваад сандал мандалтаа жоохон хурд мүлээ ил гаргаад ингээ яваа штэ. Тугангууд Афган ирчүү шууд гудамжинд өмдөлтөөлөл гар хангалагыг идэлдэг гэж байгаа байхгүй. Гэхдээ бүр тийм амар гэсэн. Бүр дундад зууны нэг хин нэг философч байдаг штэ. Нөгөө Македоны Александрыг нар бити таглаадаа гэдэг чинь хэн блэ? Тэр ерөөсөө байн гудамжинд өстө хинийч одоо юу гэдэг нөгөө би намайг миний амьдралыг хинч шүүх хэрэггүй би хинтч таалагдахын тулд амьдрахгүй гэдэг шиг гудамжинд гар хангалах хийгээ явж идэг байсан гэд тэрэн шиг ерөөсөө наад чинь бүр айгүй тийм бүдүүлэг бүр юм үнэн балар ихний заван байгаа байхгүй тий. Тэгээ наад чинь тэгээ байж идэг чинь. Тэгээ ер нь ингээ харж байгуу тийм болохоор эмгтэн хүн олдохгүй тулд ингээ жоохон ийм 14 5 ийм бэлгийн бөөжлөлт бүрэнгүүцэд одоо хөгжөөгөө ийм хүүхдүүд эрэгтэй хүүхдүүд нэг хоолоо молоо шингэн бүдүр жамжаагүй хүүхдүүдийг одоо ингээд хажуудаа баг аваад одоо баг тэр нь баг тэр хүүхдүүдэд нь ч баг ашигтаа тэгжээж нэг аим гарч баг амьдэрдэг нэг ийм том болт юм аа яашаа. Тийм байдаг ч. Ер нь тэгээд исламын энэ гей энэ харилцаа ганцхан Афганистан биш ер нь хаасаагүй амар байдаг. Тэр нь одоо энэ исламын шашинтай одоо жишээлбэл хүмүүс чинь 4 ихнэр авах хэрэгтэй байдаг шүү дээ. Тэгээд хэрвээ мөнгөтэй бол
одоо ихнэрээ хийж чадах бол тэ дөрөв ихнэр авдаг. За зарим тэр том феодал язгууртан за одоо Зүнж Мухаммед эдгээр ихнэр мэхнэр татвар юмын тоо боолын тоо барагддаг байсан бил. Миний хамгийн дургуй юм шүү дээ. Ислам биш дээ тэ. Эмгтэн хүнийг хүн гэж үздэг байхгүй. Эмгтэн хүнийг хэрэгсэл гэж хардаг. Эмгтэн хүнийг эмгтэн хүний өмч гэж хардаг тэ. Ислам бол энэ орчин үеийн гэх юм уу? Одоо энэ модерн ертөнцийн үнэт зүйл гэдэгт бол хизээч нийцэхгүй шашин. Ислам хит их дарах юм бол шүү дээ. Манайс юу н Ислам хизээч модернжин гэж байхгүй заяа. Ислам дээрээс нь дандаа ус төрчсөн, ус төрийн агуулгатай шашин. Айгуу тийм тоталитар нийгэмд хүндрэлтний дахиад нэг тоталитар нийгэмд амьдруулах бас нэг том ус төрийн идеологч Ислам байхгүй. Тэгээ Исламын ер нь бузрыг бодлол өстой далаа юм бэлээ. Тэгээ сая хасар ах ярьлаа тэр эмэгтэйчүүдтэй холбоод ер нь эмэгтэйчүүдийн сургууль юу гэдэг бүгдийг хаасан. Тэгээ дунд сургууль, дээд сургууль энэ төр гэдэг. Одоо эмэгтэй хүн бол ерөөсө боловсрал эзэмших ямар ч боломжгүй болсон. Одоо энэ Афганд саяхнаас одоо жолооны курс авах хэрэгтэй бол. Зарим нэг улсад саяхнаас жолооны курс эмэгтэй хүн суух хэрэгтэй болсон байх нь. Саудын Арабын одоо хаанчаа одоо нэг залуу байдсан шүү дээ. Юу лээ? Тэр нөхөр чинь бол нөгөө улсдаа арай нэг реформжуулж ийн гэдэг нэг шашнаа тий. Арай нэг секуляржуулж ийн гэдэг тэр эмэгтэйчүүд бас нэг баг цаг ирэх болгосон. Харин одоо Афганд бол яг эсэргээр гусж байна. Миний ойлгосноор Саудын Араб бол биш дээ. Яг л газрын тусдал Талибан юм билээ шүү дээ. Сүний дурсгалах юм билээ заяа. Тэгэд ямар ч гэсэн вахабизм гэж одоо ч тэр Саудын Арабын яг урсгалынхын нэр нь тэр юм билээ. Сүний дотроо яадаг нэг тийм дид дурсгал. Афганистаныг бас тэрнтэй хамгийн төстэй урсгалж байгаа хгүй. Тэгэд Америкчууд болохоор юу гэдэг газрын тостооч гэдэг юм уу тэр одоо өөрсдөд нь одоо газрын тосоо хямдхан үхийг зөвшөөрсөн талибанчуудыг болохоор ингээд ивент итгээд дэглэмийг ингээд дэмжиж байлгаад байдаг мөртлөө одоо юу гэдэг Афганистан ч гэдэг нь геополитикийн одоо их ашигын зөрчилдөл тэнд бол ингээд 20 жил дай хийсэн тий. Тэгээ 20 жил дай хийж хамгийн гол нь сүрдээ юу ч болоогүй юм шиг 2 их $80 зарцуулсан гэж байна шүү дээ. Афганыг ингээ хаяа яваад өгсөн. Өнөөдөр тэр Афганд феминизм эдэр түгэн мүгэн гэж асар их мөнгө зарлагдж байсан. Тэр бүгд талаар болсон. Тэгээ өнөөдөр тэр татвар төлөгчдийн 2 их $80 төгрөг тэгж алгалаад асар олон Америк залуучууд амнаас алдсан. Тэрний өнөөдөр дурсж байгаа ч хүн алга Америкчууд дахиад дайнаа өөр зүгт Украины тэнд одоо дахиад Иран дай их гээд байгаа ч юм уу. Эдгээр бол ингэж үүдэн татвар төлөгчдийн мөнгөөр дайн хийгээд нэг бизнес дайныг бизнес болгоцсон нэг том уусан тий. За тэгээд сүүлийн мэдээгээ одоо чи ярих уу? За. Ямар мэдээ байгаа л их. Чи чинь нэг мэдээтэй холбоотой. Тэр чин бол за яг хуу тэрийг нэг мэдээнд авахгүй юу гэж жагаад ярьчихэд ямар ч зур уншсан. Юу Аргентины ерөнхийлөгч Хамер Миле бүгдээрээ мэдж байгаа чөлөөт эдийн засгийн реформ явуулж байгаа. Гэхдээ нөө бид нар чинь нийгэм соёлын бодлого ялангуяа энэ хууль эрх зүйн бодлогыг нэг их дурддаггүй орхитуулдаг шүү дээ тий. Миле бол ерөөсөө энэ юу гэмт хэрэгтнүүд хатуу хандах хэрэгтэй гэдэг одоо энэ бүкэлээ биш тий. Тэрнтэй маш адилхан бодлого явуулахыг одоо зорж байгаа, сурталчилж байгаа. Энтэй холбоотойгоор ер нь 10 гэмт хэрэг одоо зүйлчлэх нас биш үү те. Одоо Огийн сайн одоо ярих бахтай энэ дээр хуулийн хүн. Одоо болох нь 16 настай хүмүүсийг ер нь бол гэмт ял хүлээл гэдэг юм байна. Эрүүгийн хэрэг. Тэрийг нь 13 нас болгож бууруулж байгаа юм байна. Ер нь бол зөөр юу чиний гэмт хэрэг үлдэж байгаа чи одоо насаараа чи одоо насаараа төрөв барихгүй шүү л гэж яахгүй юу. Иймэрхүү 13 болгож бууруулж байгаа. Бас яг иймэрхүү бодлого Шведэд бас явж байгаа 15 насыг нь 13 нас болгож бууруулж одоо энэ нөхдүүтээ тэмцэхнэ. Ягаад гэвэл Швед чинь бас нөгөө гангууд ихтэй болцсон нөгөө цагаачлаас шалтгаалаад no go зонууд буюу одоо хүн явж болохгүй бүстэй болцсон. Зөвхөн одоо энэ цагаачууд ижлэгдсэн гэсэн үг. Тэд хүүхдүүд их гэмт хэрэгт холбогддог. Хүүхдүүдэр гэмт хэрэг хийлэгдэг. Ягаад гэвэл хүүхдүүд ял авдаггүй учраас тийм учраас одоо энэ 13 нас болгож бууруулж байгаа юм байлээ. Бууруулах санаачлаг оруулж байгаа юм байлээ. Тэгээ Аргентин болон Шведэд эн чинь бол тэгэл ойлгомжтой шүү дээ. Нэг нь бол масс цагаачлалын Швед хичнээн сайхан орн билээ тийм биз дээ. Хичнээн тайван эдийн засгийн өндөр хөгжилтэй тийм байсан. Одоо энэ цагаач үдэнийж өгснөөс болоод сүрж байна. Аргентин бол угаасаа Латин Америкийн орн социализмтой жимтсэн байсан. Хүүхдүүд нэг бол хулгайн. Тэгээ цаашаагаа даврах юм бол хар тамхи борлуулна хүн амны хэрэг хүчин тэргээл холбогдоо явчин тий. Иймэрхүү нөхдүүд хүүхдийг бол одоо хүүхэд гэж толгоог нь илэхээргүй ер нь хийсэн гэмт хэрэгтэн тааруулсан шийтгэл оногдуулах тийм хүсэлтэй нөхдүүд. Би сая амар
Бороос хүүхдүүд нь хүүхэнд дээрээс сонсчихлаа. Гэхдээ ер нь яг гоо тэгээд энэ нэлээ бол хэлж байгаа юм байна л дээ. Насан туршидтын гэмтэрэг үлдэх юм бол насан туршидтын ял авна гэдэг. Тэгээд яг гоо би энийг бол одоо зөв буруу хэсгийг нь бол мэдэх. Одоо манай хүүлч хоо гэл сайн их баг та. Яг хөө би бас зөв бурууг нь л мэдэхгүй. Гэхдээ бол яг хөө энэ ер нь Монголд ч бас ороод ирсэн шүү дээ. Энэ одоо би ингээд нэг ганц нэг хүн зөвл би яг тийм эрүүгийн чиглэлийн бас тийм ингээд сөрх явдаг хүмүүс биш л те. Гэхдээ яг ингээд нэг ойр зур хэрэг төр мэдээж орно шүү дээ. Тэгэхээр бас ингээд ижил төстэй үйл ажиллагаа болж өмгөөлөгчтэйгээ бас хэрэг мэрэг ингээд бас сонирхон хамт орно. Энэ Telegram, Viber тийм ээ. Тэгээ өөр ямар ч хамгийн их одоо энэ насан туршаагүй хүмүүсийн гэмт хэрэг үйлдэж байгаа энэ одоо сошиал платформ Telegram байна. А Telegram дээр бол одоо орохоор 13, 12 настай хүүхдүүд бие үнэлж байна. А одоо нөгөө мадам гэдэг юм уу одоо тэр нэг удирдагч нартайгаа тийм тэдэртэйгээ нийлж одоо юу гэдгийг одоо бизнесмэнүүдийг онилж чинь те банкны захирал эсвэл улс төрийн шантаж чинь те одоо секс хийж байгаа ч юм уу эсвэл хийхээ өмнөхөн одоо гаднаас ор те иймэрхүү юмд эхэлсэн хүүхдүүд Монгол хүүхдүүд шүү энэ зөвөр бид нар нэг тэгж Аргентин мэрэгний жишээлэдэх юм байхгүй. Тэгэхээр бид нар дээр бол бас эхэлсэн. Одоо энэ 13, 12 настай хүүхдүүд чинь хар тамхи зарж гин, бие үнэлж гин, нэгнийхээ бичлэгийн одоо порно бичлэгийг зарж гин. Тэгэхээр энэ бол аюул болсон. Тэгэхээр би бол зүгээр боддتي яг одоо өөр юу гэдэг 13 настай хүүхд он цэцгийг өрхөн алчих юм. Энэ дөр тохирсон гэж хариуцлага байгаад байгаа 14 настай хүүхд мөхт ингээд. Тэгэхээр энэ дээр бол тодорхой хариуцлага хэрэгтэй л гэж боддог. Дээрээс нь одоо эн чинь би Ирланд бас байсан шүү дээ. Тэгэл Ирландын англичууд байна. Одоо энэ юм юугаа хүүдитэй те ингээд тийм эвгүй ингээд одоо юудэнтэй малгайгаа үнсцэн ингээд одоо хүн амьтны хоолой хэрчилж алдаг бас ингээд хүний наймаа хийдэг янхан зардаг те иймэрхүү юмнууд байна. Тэгэхээр энэ цаана өөр энэ гэмт хэргийн том бүлэглэл. Гэхдээ 13 настай хүүхд 14 настай хүүхд тодорхой бас бие сэтгэл санааны төлөвшөлөл ухамсар бол байгаа шүү дээ. Тэгэхээр тэрэнд нь тий бие физиологт нь тохирсон тэр тий мэдж байгаа. Тэгэхээр тэр бие физиологт нь тохир тэр чинь надад хуулийн хариуцлага байхгүй байгаа гэдгийг ухамсарлаж байгаа хүнд чинь хуулийн хариуцлагыг тодорхой хэмжээнд хөдөлгөжүүл тэрийг ч бас ухамсарлаж шүү дээ. Хүн юм чинь. Тэгэхээр бол би энийг үл дэмжиж байна. За би ч дэмжиж чинь та дэмжиж чинь. За одоо дэмжлээ ч гээд яа дэмжихгүй ч гээд яа те одоо маань тийм юу шийдэх юм бэ те. Тийм за тэгээд ерөнхийдөө одоо сүүлийн мэдээ байгаа. Манай сүүлийн мэдээ манай Мааз намын дараа байгаа шүү дээ. Би нэг ярих юм. За Испани цагаачдын мэдээ бас байгаа шүү дээ. За чи тэрийгээ би ярьж байгаа юм. За юу яасан? Сая энэ 7 хоногт ер нь түүхэнд болсон хамгийн том цагаачдыг өршөөх үйл ажиллагаа Европт одоо болж өрнөлөө гэх юм уу. Хүмүүс тэгж ярьж байна. Яасан бэ гэхээр энэ Испани одоо зүүнний үзэлтэй социалист засгийн газар 500 мянган хууль бус цагаачд одоо оршин суух эрх, ажиллах эрх олголоо. 500 мянга штэ. Энэ яасан бэ гэхээр 2000 одоо өнгөрсөн оны 2025 оны 12 дугаар сарын 31-ээс өмнө 5 сар амьдэрсэн бол тэгээд гэмт хэрэгт холбогдоогүй бол ингээд материалаа одоо өгөөд тэгээд 1 жил ажиллах оршин суух эрх авнаа. Тэгээс хүүхдүүдэд дагуулж ирсэн бол хүүхдүүд нас тэр эрхийг өгнө. Энэ 500 мянга дотор хүүхдүүд нь ороогүй юм шиг байна. Тэгээд нэг иймэрхүү юм бас хамгийн муухай нь энэ чинь юу Royal Decree гэж байгаа. Одоо хаан гарын үсэг зурж баталгаажуулдаг юм байна л да. Тэгсэн чинь Испани эзэн хаан энийг нь гарын үсэг зураад баталгаажуулчихж байгаа. Тэгээд бүр хэцүү юм Испани католик сүм энэ үйл ажиллагааг дэмжсэн. Бүр нэрээ сүрж байна нэрээ. Энэ ч нөө NGO-нод байгаа ш төрийн бус байгууллагууд тий. Ерөөсөө энэ бол төрийн байгууллага, төрийн бус байгууллагууд тэгээд энэ католик сүм хийд энэ зүүнний үзэлтэй энэ улс төрийн намууд нийлж хагаад бүгдээрээ нэг юм одоо юу гэх хоршиж байгаа нэг хоршил хамтлаг гэдэг шиг яг энэ 500 мянгаыг одоо хүлээн зөвшөөрүүлээд батллаа. Одоо энэ Европ сүрж байгаагийн нэг баталгаа бол одоо дахиад энэ боллоо. Одоо ингээ ярихаар би одоо нэг үсэн гоморхол гэх юм уу комплейнт одоо хилдгээрээ хилчий заяа. Түрүүн арчилсан намынхныг ер нь бол муулсан шүү дээ тий. Энэ Монголд арчилсан намыг дэмждэг энэ либералууд гэдэг одоо энэ элбэгд орж баяр цогтын фанатууд байдаг шүү дээ. Яг нэг хэв шинжийн хүмүүс тий. Тэд нар чинь энэ яг өрөндөд болж байгаа бүх юмыг Оростой хамаатуулдаг, Путинтай хамаатуулдаг байхгүй. Одоо тэд нар чинь бас өөрсдөө хүлээн зөвшөөрөхгүй байгаа байхгүй. Энэ цагаач дургу, LGBT дургу. Тэгсэн мөртлөө бурууг нь тэр Европын холбооноос ч юм уу энэ улс төрийн намуудаас хайхын оронд Орос руу буруутаад идэх байхгүй.
Цагаач орж ирлээ. Наад Путин ч оролцсон. Цагаачдын ингээд нөгөө юу? Цагаачд мөнгө өгөөд энэ NGO-нуудыг энэ санхүүжүүлээд Путин буруутай. Тэгэнгүүт энэ LGBT энэ активизм газар авсан шүү дээ, тий. Тэрэн дээр бас адилхан. Энэ Путин энэ гажигуудыг энэ санхүүжүүлж байгаа. Путин Европын хүчийг энэ ёс суртахууныг унгаахын тулд Путин буруутай гэл. Одоо энэ ногоон социалист хөдөлгөөн дээр бас адилхан. Энэ Greenpeace энэ чинь Путин санхүүжүүлдэг байсан. Тийм, Гретагийн эзэн одоо нууц эзэн бол Путин гэтэр гэл. Тийм юм байхгүй харт тэнийг новшнуудаа яг тэр новшнуудад үзүүлэх хэрэгтэй. Энэ мэдээ сонсвол манай подкастыг сонсуулах хэрэгтэй байхгүй тий. Тэгжээж энэ новшнууд ч одоо ухамсар авах юм уу, бидрийг хичээл заах юм уу тий. Тэгхгүй бол болохгүй. Энэ хөгшин тэнэг банднэр биш үү? Хөгшин банднэргийн ярьж нэг 50 60 насны тэд чинь зүгээр яг бие махбодын үед хөгшөрсөн байж болно тэтгэвртэй гарцсан банд царайлаад байгаа байхгүй. Ямар ч өөрсдийн тэр юу байхгүй, ухаан байхгүй, мэдээлэл авч чадах тийм толгой сууг юу гэж мэдэхгүй. Тэгэл Монголдо одоо ингээл нэг төсөл мөсөл ингээл явахгүй байхаар дахиад Путин буруутарч идэг. Ерөөсө болохгүй бүх юм Путин. Өөр юм байхгүй. Одоо тэгээд эсэргүүцэж ингээд бид нар ингээд яг ингээд бодитоор өмнөр нь ярихаар бид нар яг адилхан дахиад та нар ирцэн ка гэх юм уу? Та нараас ингээд Путины нэг шин төсөл эхэллээ гэж. Айскул синхруулж үнэхээр чадахгүй бол ядаж тэднийг ингээ эсэргүүц хэдүүлээ нэг энэ баг одоо ингээ блок үүсгэх хэрэгтэй байна монголчуудаа. Харин тийм. Тэгэхгүй бол одоо эн чинь арай хитэрлээ нэрээ. Энэ нэг либералууд гэдэг нэг элбэг дорж баяр цогт гэдэг нэг хүчээсэн хулгайчдаг. Тэгэхгүй юу заа. За тэр баяр цогт могт дооч ш. Наад чи яг зүгээр ингээд анзарч яхад бол наад хүмүүс ч хүчтэй. Цаана том бизнесүүд байна. Монголын эдэн том бизнес ч биш бүр гадны том үндэстэн дамсан том корпорацууд хүртэл байна. Өнөөдөр ингээл зүр сошиал харж байгаад баяр цогт их нэр хүндтэй юм шиг ингээл хүмүүст харагдаал те. Яг нэг нүгүү ингээд харж байгаад зүр баяр цогтын тал PR сайт л байгаа байхгүй юу? Тэгээс баяр цогт хэзээ ч Монголд нэг нэр хүндтэй байгаа болоод удаж байгаа байхгүй юу? Тэгээ зүр би ингээ хараад ангууд өнөөдөр хэн илүү PR-тай л олон түмэнд ялж байгаа юм шиг харагдаад байгаа тийм. Ер нь суртал ухуулга пропаганда гэж юу юм бэ гэвэл таныг тэр худал мэдрэдээ итгүүлдэг тийм. Таны хажууд байгаа хүмүүс чинь ийм бодтой энэ шүү гэдэг ойлголтыг тань төрүүлдэг тийм. Тэр энийг пропаганда гэж тодорхойлдог байхгүй. Тэгэхээр өнөөдөр ингээл харж байгаа манад чинь нэг юм хоёр хүмүүс нэгтэл нь одоо ингээл нэг юм уул урхаг тэр чигт нь эсрэгүүцчихэд та ингээл юм болгоны хятадтай олвчдаг. Нөгөө хэд нь болохоор ингээл уул урхаг авал барууны том үстэн дамсан том корпорацууд болж ирээд гэрээ мэрээ хилцэл ямар байх нь хамаагүй ингээл ороод ингээл бид нар мөнгө олоод ингээл явж явах хэрэгтэй тийм. Ерөөсөө тэр нэг юм шул юу хөгжийгүү шулуулгуу гэвэл хөгж энэ гэдэг юм логгүй гэдэрс нэг харангуут нэг юм бүхэл бүтэн гадаадын компаниудыг хүртэл юм өмгөөлж яадаг те юм том PR юм том тогт зайл хизэнэ би болцсон те. Тэгэхээр зүгээр эднээ чөлөө зах зээл мэлийн нэр мэр барайл те. Өнөөдөр яг би ингээд либертар гэдэг ингээд явгот заримдаа намаа хүмүүс либерал гэж ойлгоод байна тийм. Тэгэхээр бидний либертар гэдэг үгийг бас сонсчод либерал гэж бодоод хурж ирсэн хүмүүс ч ингээд байд юм байна. Тэгэхээр ер нь Монголд бол барууны үзлийг түвээ гэх юм бол нь штэ. Өнөөдөр бид нар хамгийн том rival гэх юм уу? Одоо юу гэдэг нь үзэл санааны өрсөлдөгчд бол коммунистууд биш, фашистууд биш. Хамгийн том үзэл санааны өрсөлдөгчд бол либералууд байхгүй ардчлагчид. Тэгээ ер нь ингээ харахад зүүн барууны үзэл гэдэг зүүнний үзлийг те салаа мөчр бүхний эсрэгүүцдэг болохсош дан ганц коммунизм буюу аль хэзээний байхгүй болчихсон тийм нийгмийг эсрэгүүцдэг хүмүүс биш. Одоо нэг өксөг хүний булшин дээр нь дэвгцэж чээж байгаатай адилхан шүү дээ. Коммунизм эд хүчрхэг байх үед заяа. Тийм олон хүн шүүмдэлж чаддаг нийгэм байгаагүй шүү дээ. Нэг одоо ер нь зөвлөлтийн диссидентүүд бол гарын 5-3 багтаар за Сахаров ч гэдэг юм уу, Буковский ч юм уу, Солженицын ч гэдэг юм уу. Энэ хүмүүс ингээ тэ энэ хүмүүс одоо тухайн цаг үедээ одоо дэглэмийнхаа эсрэг үг хэлээд ад үзэгдээд хүний тооноос бүр хасагдаад амьдралаараа бүр золиослогдсон хүмүүс байхгүй юу? Ер нь бол тэгээ эдгээр нэг юм одоо цаг үе жоохон дулаарч уярхтаа зэрэгцээд ихэвчлэн өрнөд рүү цухтцсан одоо жишээлбэл тэгээ тухайн цаг үед өрнөдийн хүмүүс шүү дээ өрнөдийн социал демократ дэглэмүүд коммунистуудыг шүүмжлэхэд тэдэрт айгүй талархууштай хүлээж авсан зав. Гисэн мөртлөө тэр хүмүүс танаа наад засаглал танаа наад уус төр та нарын наад дэвшүүлээд байгаа юмнууд чинь зөвлөлттэй бүр гайхалтай адилхан болоод байна гэж жишээлбэл Солженицын анхааруулж байсан бүр өрнөдөд өгөх зөвлөгөө ном байдаг шүү дээ. Ингээд ярингуут нь шууд ад үзээд эхэлдэг. Тэгэхээр ер нь коммунизм биш дээ. Цаг үедээ маш хүчрхэг систем байсан.
тэр үед энэ хэр баргийн хүмүүс эсэргүүцэж чаддгүй байсан заяа. Фашизмын үед хүн бүхэн одоо ингээд Анна Франк ч гэдэг юм уу алдаршаалтай нацизм бүгд ингээд хүн тусалж исэн ингээд аварж исэн шиндлэр шиг хүмүүс олон байх байсан ингээд яг тухайн одоо коммунист, нацист, фашист дэглэмүүд эд хүчтэй байх үед энийг эсэргүүцэж чаддаг хүмүүс бараг байдгүй бүгдээрээ гулгандаг байсан байхгүй. Нийгмийн олонх нь тийм байдаг. Одоо бүгдээрээ нэг коммунизмыг эсэргүүцэгч эрх чөлөөний үзэлтүүд юм шиг дүр үзүүлээд байна. Одоо ч л тэр нэг дөрвөлжин квадрат төстэй өвгөн хэм блэ? De facto жаргал сайхан бид социализмыг устгасан энэ төр гэжсэн. Тэр нь устгагддаг социализм советский систем гэж түүхэнд байхгүй зөв. Элбэг дорж батуул гэдэг энэ хүмүүс чинь социализмтай тэмцээгүй. Энэ чинь үхсэн хойно нь буршин дээр нь бүдгсэн хүмүүс заяа. Өнөөдрийн баабар чинь социализмыг эсэргүүцэгч биш аль хэзээ байхгүй болцсон тэр системийг одоо юу гэдэг нь доромжилж тэгээд эрх чөлөөний үжилтэн мэт юм дүр үзүүлж тэгээд олон хүний юу гэдэг нь санал манлыг авсан. Арч нарынх нь бол тийм хоёр нүртэй гарууд байхгүй. Яг үүндээ ихэнх нь өөртөө яг 89 онд бол нахяа мэдэртэй холбоотой хүмүүс байсан юм билээ шүү дээ. Одоо ингээд бодоод тахтал. Тийм л ааш. Түрүүн яриагаа үргэлжлүүлэхэд энэ одоо энэ либералуудын чинь одоо пропагандист, одоо чиф пропагандист нь бол одоо Баабар шүү дээ тий. Одоо Баабарыг та нар бодоод үз. Энэ хүн чинь бол Монголын социал демократ намын дарга байсан хүн. Одоо энэ Баяр цогт байна. Тэр чинь дид дарга нь байлаа шүү дээ. Энэ чинь социал демократ гэдэг чинь ардчилсан социалист гэсэн үг. Энэ угаасаа яг социалист суурьтай хүмүүс ахгүй юу. Тэгээд чөлөөт зах зээлийг дэмждэг хүмүүс ч биш. Энд чинь либертар үзлийг доромжилж гутаадаг хүмүүс ахгүй юу. Баабар бол ялангуяа тэр нэг бичдэг юмнуудаар айгүй гутаад байна шүү дээ. Тэгээд нэг хүмүүс юу буруу хардаг вэ гэхээр нэг уул уурхайг дэмжсэн болоо. Тэгээд нэг төртөө амс нь гидэн том компани ингээд өмөрөөд нэг зах зээл байх хэрэгтэй гэд биччихээр нь эн чинь чөлөө зах зээлийг хамгаалч үгүй шүү дээ. Эн чинь одоогийн ер нь бол хагас фашист. Тэгээ ер нь яг үндэ фашист гэдэг социал демократ системийг л өмөөрөгч хамгийн том дарга хөгжин чинь шүү дээ. Одоо жишээлбэл зүгээр энгийн одоо юу гэдэг бид нар лөө дайрдаг хүмүүс хандж хэлэхэд те энгийн лого байхгүй. Баабар жишээлбэл хүүкийг долоож байгаа. Оюукийг долоосон, Женког долоосон, Элбэгийг бүр мөнхөд долоож байгаа. Баяр цогтыг долоосон. Нам харгалзахгүй долоод байгаа хүн. Хүн намынхыг магтаж биш чинь. Долоосон. Тэгсэн чинь яг ингээ бодтоор долоож байгаа те одоо тэр өвчин санаа мань бүр боли эдийн засаг хүмүүсгээ боли заяа. Бодтоор яг долоож байгаа хүмүүсээ харахгүй. Тэгээ та нар ингэ долоож болохгүй сөрөг хүчин шиг ба гэхээр Реценкагийн санхүүжигч нэр дуу орлоо, амь орлоо юу гэдэг лээ. Мөнгө нь орчлоо гэх шиг ийм балаа юм яриад байдаг. Наад хэд чи бидрийг Реценкагаа санхүүжаагүй мэдчил байгаа л да. Гэтэ өөрсдөө биднээс одоо ч л аргументээр өмгөөлөх боломжгүй байхгүй юу? Чадахгүй. Тэгээд тэд нар чинь өөрсдөө ингээд нэг Баабрыгаа шүтээд байгаа ч юм шидэр чинь нэг юм систем бий болгоцсон, нам бий болгоцсон тэргээр нэг юм амьдэрдэг бүгдээр нэг юм бүлэгчтэй арчсан нам ч юм уу, хүн нам ч юм уу, за тэр элбэг дорж илдэг янзын Гранд Монгол фракц юу гэдэг те. Тэгээд тэр одоо өөрсдөө надад чинь нэг юм барууны үзэлтэй дүрсэх нь тэгээ ингээ хүмүүс нэг чөлөө зах зээлийн тэр гэж удааж байгаа саналын авсантай Монгол ардын намыг эсэргүүцэгчдийн царай гаргана. Яг үндэ Монгол ардын намаас нэг ялгархгүй. Зүгээр тэрний л нэг юм хэсэг залуучуудтай рационал, факттай, логиктой шүмждэнгүүт үзэж чаддгүй байхгүй юу. Тэгээ одоо бол ойлгомжтой удахгүй биднийг бол хит барууны үзэлтнүүд энэ тэр нэг зарим нэг нь яриад ихэлцмэд удахгүй тэгж ярих байх. Яг нэг өрнөдийн баруун төв ингээд байгаа намууд чи зүүнний намуудаас огт ялгархгүй болоод яг барууны үзэлтэй хүмүүсээ фашистууд тэ far right хит баруунтан гэж ярьдаг. Тэр юм чинь Монголд орж ирээд. Одоо жишээлбэл тэр Путиний бүхэмтэй холбогдох чи наад хідээс чинь ч эхлэегүй. Русофобия гэдэг уусаа Америкийн улс төрд яригддаг сэдв бүхэл болохгүй бүтггүй муу бүхнийг Оростой холбодог. Оросд мэдээж хэцүү буруу юмнууд зөндөө байгаа. Гэхдээ одоо юу гэх юм одоо Америкийн те ковид үеийн инфляцид Путин буруутай гэдэг бол арай л бас гаргийн андуурл байхгүй. Тэгэхээр одоо энэ тэнэг юмнууд одоо яриха болмоор байна. Тэгээ манай монголчууд ийм баймаар. Ерөөсө гадаад ертөнцид асар их буруу гэж байна те. Гадаад ертөнцид Оросын буруулг нь, Хятадын буруулг нь, тий барууны буруулг нь мэдээж нөлөөнд байгаа те.
Үзэл санааны хувьд ялангуяа Монголд өнөөдөр хамгийн их үзэл санааны хувьд нөлөөлж байгаа үзэл санаа бол өрнөдөөс орж иж байгаа. Манайхан энэ ардчилсан социализмыг Оросоос сураагүй, Хятадаас сураагүй, өөр Азийн ямар нэгэн улсуудаас сураагүй. Энийг бол өрнөдийн улсуудаас сурж байгаа. Өрнөдийн улсууд аль хэзээний энд өөрсдийнхөө одоо төлөөлөгчдийн санхүүждэг тэр байгууллагуудыг байгуулчихсан. Тэгээд одоо юу гэдэг элдв янзын бид тэр лобби хийгээд манай хууль нөлөөлдөг болсон. Одоо ч тэр 20 минутын хот гэд ВФ-ийн санаачлаг гэж бид нар түрүүгээр энэ чинь Нямбатар хийж байгаа чинь энэ чинь хот байгуулалтын тухай хууль гэд хуулиндаа аль хэзээний 2022 онд 22 онд ч гэнэ үү баталсан юм байна. Тэгэхээр энэ чинь парламент руу орж иж одоо юу гэдэг нэг яамаар дамждаг ч юм уу те тэр яаманд нь лобби хийдэг нь тэр олон улсын байгууллагууд ч юм энэ байдлаар манай улсад социализмыг төвлөрсөн төлөвлөгөөд эдийн засгийг биш те энэ шинэ хэлбэрийн социализмыг бол өрнөдөө тулгаад байгаа. Оросууд биш. Оросуудыг зүгээр би ингээ анзаарж байхад Монголд аль хэзээний нөлөөг алдсан. Өнөөдөр Монгол хятадууд хүчтэй ах улс төрд өрнөдүүд хүчтэй. Зүгээр бид нар Монгол ардын хувьсгал намын 22 дугаар их хурл ингээд болж байгаад ингээд сонсогод тэрэн дээр яригдчихж байгаа жаргонууд ерөөсөө өрнөдийн социализмын жаргонууд байх. Одоо жишээлбэл гендерийн тэгш байдал, гендерийн квот, ногоон үзэл, байгаль орчин, залуусын квот, доктортой үжил ийм үгнүүд олон дахин давтагдаад байгаа болохоос ямар ч тийм одоо Оросын, Евразийн геополитикийн одоо ийм эзэнт гүрэн мөрөн гэдэг одоо дууган мөгний юмыг яриад байгаа хүмүүс байхгүй шүү дээ. Оросыг бид нар мартчихсан шүү дээ аль хэзээ. Орос одоо Монголд ямар ч нөлөөгүй болцсон. Зүгээр миний бодлоор бол. Тийм. Үзэл санааны нөлөө бол энэ өрөндийн зүнтүүд. Одоо ерөөсөө ярихгүй байгаа ганц юм нь яг энэ LGBT л байгаа шиг байна. Бүр ингээ Монгол ардын нам ирж штэ тий. Яг л сонгогчдын саналыг алдна гэдгээр гэхдээ 28 он 32 он болоод ирэхээр байдал өөрчлөгдөхийг бол үүсэхгүй энэ бэлгийн цонх гэдгээр түрүүн нэг юу сонсож байхад чаас нэг сонссон штэ. 24 оны сонгуулиар нэг гомо нөхөр гомогийн квотор 3 чигсэн энэ гэж гутсан гэсэн штэ тий. Тэнгүүтээ баг хөрөлсөхөд загнуулаад гарсан гэлээ. Энэ чинь бас Монгол ардын нам дотроо хуучин нийгэм соёлын хувьд консервативууд, либералууд гэж бас салчаад байгаа юм шиг байгаа. Гэтэ яг цаг хугацаа ингээд өнгөрөх тусам либералууд нь бол трендээ дагаад ядчил нас залуу штэ тий тэд нар чинь. Намаа аваа явахаараа энэ гомоочхон хүртэл ер нь бол ойлгомжтой. Энийг дагаад ер нь арчсан нам ч гэсэн адилхан гомооч нь заа юу. Яа тэгвэл Монгол ардын намын хийдгийг л арчсан нам яг ингээл дагаал явдаг л хэвгүй. Ер нь бол энэ wokeness шүү дээ. Манд нэвтрэхээс өмнө ихлээр данд нэвтэрсэн шүү дээ. Анд чинь баахан феминистүүдээр дүрцэн байсан шүү дээ. Тэгээд энэ гендер одоо энэ хүний эрх мэрх юу лээ нөгөө гэмт цаазаараа ялын эсрэг гэдэг энэ одоо энэ woke либерал санаануудыг чаах энэ элбэг дорж идэрч түрж оруулж ирсэн шүү дээ. Одоо ер нь энэ оюун эрднийг шүүмжлээд байдаг, Нямбатарыг шүүмжлээд байдаг. Эдрийг одоо юу гэх юм одоо энэ уул уурхайн популизмыг хийдэг хүмүүс гэдэг эдрийг баялагын хөөмөө, баялагын саман гэдээ яриад энэ санаануудыг хамгийн анх одоо эргэлтэнд орсон хүмүүс чи элбэг дорж баяр идэр үсттэй. Одоо баяр идэр чинь лах эрдний хөв, эх орны ишиг мишиг гэл одоо тэгээд яг л тэр нөгөө нэг хүний эрх ардчил гэж ярьдаг байсан үг санаануудыг арай айдуу хэлбэрээр тэд нар ярьжсэн бол дараа үеийн социалист нь илүү нөгөө нэг радикалжаад экстрем рүүгээ ойртдохоор тэд нар л энэ оюун эрдэнэ нэрлэх байхгүй. Тэгэхээр оюун эрдэнэ чи өөрөө нөгөө Баатар хуйгаарч хэлээ бичсэн мэс. Оюун эрдэнэ бол коммунист бишээ либерал гэдэг. Тэр бол яг үнэн байхгүй. Элбэгдорч либерал. Харвардын тэр Джон Кеннедигийн удирдлагын академик төгссөн. Оюун эрдэнэ либерал. Яг адилхан боловсролтой хоёлоо үзүүг хоёлоо намхан. Тэг яагаад нэг нь монголчууд арчлын эцэг гэж хүнддэг нөгөөг нь болохоор хүн биш гэж үзээд байд юм би гайх. Аль нь төрийг дагаалж бас тийм хүмүүс үстэй тийм биз дээ. Тийм. Либерал гэхээрээ бас хүмүүс бас энэ дээр ойлгох хэрэгтэй. Либерал гэдэг нь Америкийн арчилсан социалистуудыг хилдэг нэршил шүү. 20 дугаар зуун гарангууд нөө социал демократ тийм энэ соцтекүүд өөрсдийгөө одоо либерал гэд нэрлэлцээ. Яг тэгвэл соцтек гэд нэрлэлчээ, социал демократ гэд нэрлэлчгээр хитрхийн энэ их газрын Европын импорт юм шиг санагдана. Хүмүүсийг үргэн гэд тэгээ энэ либерал гэдэг үг үндсэн утгаа алдаад одоо энэ эрх чөлөөний үзэлтэн гэсэн үг шүү дээ. Ер нь бол алдаад энэ арчилсан социалистуудыг хилдэг болцсон. Одоо яг бидний баруун жигүүрийн либертар үзэлтнүүдийн хувьд бол энэ либералууд, зүүнний либералууд гэдэг бол ерөөсөө манай энэ газар дээр байгаа хамгийн том дайснууд одоо энэ системийн хамгаалагч, түгээгч те либерал гэж хэлж байгаа бол бид нар тэр хүнийг бол доромжилж чинь ер нь бол зүхэж чинь гэж хэлж чинь гэж ойлгох хэрэгтэй.
зөвхөгч байх те. Тэгэхээр ер нь либерал гэж хэлэхгүй гэдэг яах вэ? Тэгтээ зөвхөн миний хувьд намаа либерал гэх юм бол инсалт гэхгүй юу? Инсалт. Тэгэл ойлгочихгүй те. За. Тэгээ сүүлийн мэдээгээ яриад хэдүүлээ дуусгаа. Хэдүүлээ сая гинт амар хадварлаа. Нөө жоохон хувийн амьдрал жоохон Гэхдээ яг хөө тэгэл үнэн шүү дээ тий. Одоо угаасаа л ойлгомжтой. За энэ сүүлийн мэдээ гэж товчхон яриад бас л энэ цагаач магаштай холбоотой л бас заваан л мэдээ байна л да. Инэттэй ч юм уу, эмгэнэлтэй ч юм уу энэ Францын одоо Ниц юм уу, Ница юм уу, нэг хотод Францаар юу гэж нэрлээ тий. Ница гэх хотод 90 настай одоо эмиг одоо эмиг хүчрхийлсэн юм Түнис шээс байна тий. Тэгээд яасан бэ гэсэн чинь одоо шөнийн 4-5 цаг үед хаалга тогссон юм байна. Тэгсэн чинь эмээ бол одоо өөрийнх нь сувилагч одоо нөгөө тэд нар нэг юм сувилагч гэдэг масаргааны хүмүүстэй үүдэн шүү дээ. Виз асуулаа цараймаар асрагчтэй сувилагч маань ирж ийн гэж одоо ямар ч бод санах юм бол хаалгангууч тэгсэн чил нөгөөтгөн зодож нүдэж эхлээл эмээг хүчээр хийлээд тэгээд одоо охин нь 6 цаг үед одоо энэ үйл явдлыг мэдээд одоо цагтаа хандсан юм байна. За тэгээд ганц хачиргалтай юм нь бас л нөгөө өмнө нь одоо хар тамхи мамихын одоо канабис янз бүрийн өвс мөвс татсан үед татдаг нөхөр байсан байна. Энэ хэргийг үйлдэгчээч хүртэл одоо энийг үйлдэгсэн мансуурцсан явж ирсэн нөхөр байна. Тэгээд одоо онцлж байгаа юм нь юу гэхээр энэ хүнийг бас албадан хэлээр гаргах гэсэн одоо шүүхийн шийдвэр юм уу хуулийн байгууллагын шийдвэр гарсан байхад одоо бас ингэж албажиж гаргаагүй. За одоо энэний одоо тэр амьдэрдэг оромж гэх юм уу байр гэх юм одоо тэр авдал одоо тэр амьдарч байгаа хүн байгаа ш. Тэгсэн чинь үүнтэй хамт амьдарч байгаа одоо нэг одоо апартмент байгаа одоо энэ цагаач гэдэг юм хүмүүс нь бас бүгд юм албадан гаргахаар шийдвэр гарсан хүмүүс байна. Тэгээд одоо бас л ерөөсө гарахгүй. Ерөөсө нэг ийм цагаан арстнуудын эсрэг улс үндэстнийхээ эсрэг уулам те ингээл Наполеон Францын эзэнт гүрэн мөрөнгөнд ч одоо ямар агуу улс үлээ те. Герон дээр ч одоо тэр Эвлийн цамхаг мамхаг тэр гоё дайн байлдаан тэр дайны стратеги те тэр шашин шүтлэг соёл тэр музей урлаг уран зохиол одоо Франц ч одоо бүр ярьж дуусахгүй улс шүү дээ те. Тэгсэн чинь одоо Парис зүйл одоо би очиж үзээгүй гэхдээ би бол гадралж байна. Одоо очисон хүн болгон бол Африкт очисон юм шиг те Арабт очисон юм шиг байдаг. Цагаан арст хүн баг нэгж олж харахгүй гэдэг ийм маягтай. Тэгэхээр одоо бас л нэг ийм солиорл байна да одоо. Тэгээ наадах чинь Парист очиж үзсэн хүмүүс ингээд нөө гутдаг үзэгдэж гадаа онцоо үздэг гэж байна. Тийм Парисын синдром гэж нэрлэдэг гэсэн. Одоо юу гэх айгуу гоёор төсөлж байгаа шүү дээ тий. Тэр чинь романтик хот тий. Очингууд ерөөсө бааш шээсэндээ утгалцсан тэр Эвлийн цамаг мамхын хажууд бол хулгай дээр нь шүүрэлт ихтэй энэ тэргээд айгүй хэцүү дээ Япон жуулчд молчд очихороо гутаад буцдаг гэх нэг юм уншижсэн. Тэгээд саяны тэр Огийн ярьсан мэдээтэй холбогдуулаад ярихад яг наад нүүлгийг чинь би бас мэдэн дээр уншижсэн. Айгүй райтнистээс ярьжсэн байж магадгүй. Венд бас нэг Ахмадын сувилгааны газар биш үү те. Ахмадын одоо UK тэр газарт асрамжийн газар тий асрамжийн газарт бас нэг вэнд нэг ийм цагаач нэг золби юм бас нэг 80 90 насны ахмадыг хүчинтцэн тэгээд хэрэгээ хүлээгээд одоо ингээ шүүхэж хилцсэн энэ төргээд тийм мэдээ уншсан хэдэн сарын өмнө өөс одоо түрүүн хасрах ярьлаа шүү дээ эмэгтэй хүн үнэхээр олдохгүй нүх олдохгүй бол гэдэг шиг л чи ямар байгаа юм за тэгээд нэг иймэрхүү мэдээнүүд илтгэж ирсэн тэгээд чи нэмж хэлэх юм аа. Өө товч. Миний нэмж хэлчих жоох. Тэгээд энэ дээр бас яг нөгөө бас зарим одоо юу гэдгийг улс төрийн намууд гэдэг юм иргэд бас нэлээд дургуутсаа илэрхийлсэн байна. Одоо ингээ бид нэр ингээл дэлхийн ертөнцид л ингээд анхаарат идэг те ингээл нэг ийм Европт болж байгаа дайн сайн сайхан л анхаарат идэг. Тэгэхэд саяхан бас энэ хэрэгтэй бас ойролцоо өнгөрсөн оны 10 сард хүртэл те 36 настай эмэгтэй бэлгийн одоо мүлжлэг энэ хүчрхийлэлд өртсөн ч гэдэг юм уу хоёр охин бас ингээ халдлагад өртсөн энэ байдлыг юусэн яг хинч ярьдаггүй юм бэ энэ ч одоо аюул шүү гэдгийг бас нэг мэдээж бас эрүүл ухаантай хэсэг бүлэг нь бас ярьсан байлээ шүү. Ер нь тэгээд би бас саяхан мэдээ одоо ингээл хараад ээжсэн чи одоо англичууд бол дөрвөстэй холбоотой ямар нэгэн гэмт хэргийн золиос болох юм бол цагдаа дуудахаа болцсон гэж. Цагдаа нэгдүгээр тоож авч хэлцэхгүй хоёрдугаарт ингээд бүр гомдлоод ингээд яах юм бол цагдаа нар өөрсдийг нь баримтлах ч юм уу өөрсдийг нь расизм ч юм уу үзэн ядалтын гэмт хэрэгтэй холбож мушгиж одоо тэр хилмигдүүлэх болцоо гараад ирсэн гэж байна. Тэгэхээр өнөөгийн энэ Европ те одоо энэ зүүнтнүүд те ер нь бол одоо ингээд
үндсэн иргэдийнхээ эсрэг ажиллаад Европын иргэдийг бол ингээ хоёрдугаар зэргийн статустай хүмүүс олгочлаа шүү дээ. Тэгэхээр энийг бол яг сүүлийн үед тэр зарим нэгэн консервативчуд хэлээд байгаа. Энэ бол одоо ингээ санаатаагаар хүн амын бүлэг те нэг тодорхой нэг арьсны бүлэг рүү явуулж байгаа хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг гэж ингэж үзэж байгаа тийм. Заавал нөгөө Хитлерийг шиг бүхэн ваардын одоо том зуух руу ингээ олноор нь оруулж шатаахгүй те. Ер нь ямар нэгэн харгислал гэдэг чинь цаг үеийн нөхцөл байдалтай нийцүүлээд хэлбэр төрхөд дандаа өөрчилж идэг. Одоо тийм учраас одоо ер нь бол энэ бид нар айгүй тийм сонирхолтой ч гэх юм уу, эмгэнэлтэй ч юм уу сонин цаг үед амьдарч байгаа заа. Удахгүй энэ хиймэл оюун ухаан гэж яриад байгаа юм чи яг одоо бидний амьдралын бүх одоо төлбийг өөрчлөхөөс гадна одоо бидний хэрэгжилж байгаа хиймэл оюун ухаан жишээлбэл нааруу төвшнө гэж байгаа байхгүй юу? Нааруу тодорхой хүрээнд хязгаарлагдсан, тодорхой таскуудаар хязгаарлагдсан зөвхөн өгөгдөл боловсруулдаг те database суурилсан те ийм алгоритм гэтэл одоо нэг general AI гэж гарч ирж байгаа юм. Тэр мэр чи болоо бидний яриад байгаа нэг кино менон дээр гардаг шиг те ингээ ер нь дэлхийн ертөнц бол танигдахын аргагүй өөрчлөгдөж байна. Европ төв гэж одоо байхгүй болж байна. Ер нь одоо орчин үед энэ урс үндэсний тусгаар тогтнол соёл те хэдэн мянган жил бид нар чи одоо ингээд тэр цус ген гэдэг чинь уг нь бодиттой юм шүү дээ. Тэ ийм юм юусоо огт бодиттой үнцэнтэй биш гэж ингэж тооцогддог цаг үед амьдарч байна. Тэгээд дэлхийн ирээдүй одоо харанхуй тийшээ явж байгаа юм шиг боловч би зүгээр хувьдаа хүн төрөлхтний ирээдүйд бол итгэдэг. Монголын ирээдүйд ч гэсэн итгэдэг. Хэрвээ хүмүүсийн ирээдүйд итгэдэггүй байсан бол би ингээд 5-2 цуг юм олон 7 юм яриа сууж явах ямар хэрэгтэйсэн. Тэгэхээр бидний консерватив үзлэг нийгэм соёлын хувьд ялангуяа те эдийн засаг ингээ ярихаар их хүмүүс хүлээж авдаг ойлгодог юм шиг байна. Нийгэм соёлын асуудлыг жишээлбэл Монголд либертар үзэлтнүүд бид нар юу барууны үзэлттэй одоо улс төрийн үзэл баримталтай хүмүүс илүү олонд үзэл санаагаа түгээйгүүл нэг тэргүүр нийгэм соёлын асуудлыг барьж авах хэрэгтэй юм билээ шүү гэдгийг хэлмээр байна. Тэгээ ер нь тэр нь ч зөв. Ер нь соёл гэдэг юм чи устчвал, ёс суртахуун чи устчвал тэр эдийн засаг ямар угаасаа дагаад устна. Ер нь эдийн засгийг чи соёл нь бий болгодог. Одоо жишээлбэл одоо капитализм хэрхэн бий болсон тухай олон онол байдаг. Тэрний нэг ёс суртахууны тухай онолын одоо Макс Вебер жишээлбэл те протестант ёс зүй ба капитализмын амин сүнс гэдэг ном байдаг штэ. Капитализм гэдэг бол Кристиан лютеран этик дээр бий болсон те хөдөлмөрч те үнэнч те бие биендээ хайртай хариуцлагатай итгэлцдэг хүмүүсийн хооронд бий болсон ийм систем гэдэг. Тэгээ өнөөдөр эн чинь ингээд хөгжөөд ирэхээр нөгөө эд баялаг элбэг хангалуун юмн дээр өссөн хүмүүс ер нь бол ингээ утгаа алддаг юм байна. Тэгээ бид нар нэг тим ертөнцийн амьд гэрчүүд болж байгаа юм байна. Тэгэхээр хүмүүс бид нар айгүй хэрүүл ухаанаа алдаад иррационал юм руу асар ихээр орж ийн. Тэгээ энэний эсрэг дархлаатай байхын төлөө хэдүүлээ явах хэрэгтэй юм билээ дээ. За өнөөдрийн дугаар их сайхан болж өнгөрлөө. Гоё хадуурлаа. Хадуурсан байна ер нь зөв. Гоё юм аа. Тийм зөв болсон гэж бодож байна. Яа гэвэл одоо алийн болгоо ингэж дарж явах вэ тийм биз дээ. Үнэхээр зарим зүйл төр бол дургуугаа илэрхийлмээр л шүү дээ. Одоо бидрийг яасан ч одоо Путин трол гэдэг бол нэг мөсөн ингээд цайрцсан нь бол дээш тийм биз дээ. Новшноттай бол. Ер нь тэгээд өнөөдөр бэлгүүнээ маань их ууртай байгаа. Яг бол лаптопоо унгаагаад дэлгэцэн аагалцсан те. Тэгээ одоо би чадан гятгараа нэг хитэн мэдээ бэлтгэж орлоо. Тэгээ бэлгүүнийг бол гүцэхгүй мэ. Би бол комментарил хүн юм байна. Жинхэнэ мэдээ бэлтгэдэг агуу хүмүүс чинь гам баяр бэлгүүнээ өдр юм байна. За ингээ өнөөдрийн дугаараа хэдүүлээ дуусгах та. Дараагийн тоонд уулзъя. За.